хоёр хоёулаа яг энэ чиглэлүүдээрээ Монголд сурцсан, гадаадд сурцсан хүмүүс байгаа байхгүй. Аливаа материал нано хэмжээс очихороо бүр ингээд цоо шин айгу ашигтай гоё шин чанарууд үзүүлдэг. Ер нь Fab Lab гэдэг зүйл яг юу юм? 2000 гаруй Fab Lab-ууд ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгд ингээ нэгдсэн тийм How to make almost anything гэдэг одоо MIT-ийн курс ингээ давхар явж идэг. Ер нь хүнд ингээд яг юм бодит бүтээгдэхүүн болгох idea байвал ер нь бол бүгдийг хийх боломжтой тийм тав хэмжтэйсээ. Манай болохоор яг Монголын хамгийн анхны стандарт full size буюу одоо бүх тоног хэмжүүд нь байгаа Fab Lab. Бүр баг энэ чи ирээд буу хийгээ гарч болно гэлээ. Цаашдаа зөвхөн одоогийн гэр лаб гэлтгүү баг 21.9 дүүрэгт баг 30 гаруй салбартай тийм үндэсний тийм гоё мейкер сүлцээ үүсгэн гэж төлөвлөж байгаа хгүй. Open source philosophy гэж явж байгаа. Тэрэн дээр болохоор Fab Lab-ууд өөрсдөө амар нэгэн prototype одоо бүтээгдэхүүний загвар хийлээ. Тэрийгээ ингээд баримтжуулаад бүр амар супер documentation хийдэг. Гэснээр ингээд нээлттэй их усөр олгоод ингээд онлайн байршуулчихдаг. Ер нь гэр лабын community-д ормоор байгаа хүмүүс яг ямар боломжууд вэ? Орж ирэх юм бол бид нэг шаардлага тавьж байгаа. Боловч хүмүүсээ ороод гэж байгаа. Өөр бол шаардлага байхгүй. Одоо ингээд бид нар ч гэсэн сургаал явж байгаа. Одоо ч гэсэн бид ийдий байхгүй. Манай ойдод бас багцтай ноцолтоо л хийж байгаа гэсэн. 6-7 өрөөнд өрөө болгон тустай өөрийн яг ингээд тоног хөрөмжтэй. Одоо нийт хэдэн тоног хөрөмж байна? Тэгээ одоо шуналтдаггүй юм бол ер нь бүгд л байгаа. Ер нь яг мэдгүй гэж хүн өөртөө амар хаалтай диж магадгүй. Тэгэхээр зөв сурчин сур газар энэ гэр лаб. Подкаст ивентгэгч Бономда баярлалаа. Боном нь Монгол улсад Apple Pay, Google Pay-г нэвтрүүлэгч, цор ганц төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Одооноос эхлэн Apple болон Android утас хэрэглэгчид төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан, найдвартай хийх боломжтой боллоо. За сайн байцгаана сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Newtek podcast-ийн 26 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн болж байна. Тэгээд 25 нийт өмнө хийсэн 25 дугаараас харахад бол хоёрхан эмэгтэйчинтэй байсан. Тэгэхэд 26 дахь дугаараа бүр 2-2 эмэгтэйчинтэй гараа анх удаа 2 цэнтэйгээр подкастын маань дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаарын зочдоор болохоор Гэрлаб инженерингийн урлан зөвтэй инженерингийн урлагийн хамтран үүсгэн байгуулагчид Отгон Үжин Марлнаар оролцохоор ирсэн байна. За урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд би болохоор нөгөө Гэрлабын нээлтийн арга хэмжээнд дээр нь очиод Гэрлабын талаар нэлээд сайн танилцаад тэгээд энэ төсөл юу надад амар сайн сонирхолтой санагдаад тэгээд бүр яг амжилж атгууж харлаарыгаа урьж оролцуулж байгаа. Тэгээ өнөөдөр энэ дугаараар бид нар ер нь юу ярих вэ гэхээр за мэдээж Гэрлабын талаар бол нэлээд сайн танилцуулна. Яагаад энэ төсөл юм амар одоо онцгой, яагаад бид нарт илүү хэрэгтэй гэдэг талаас нь нэлээд сайн ярилцсан. Мөн Fab Lab гэдэг нэг одоо ойлголттой байдаг шүү дээ. Тэрийг бас хүмүүст ер нь таниулах нь бас амар хэрэгтэй байх гэж би бодож байна. За тэгээд энэ Гэрлаб төслийн ер нь одоо анх удаа энэ төсөл хэрэгжснээр ер нь ямар боломжуудыг бидэрт нээж өгч байгаа. Ингээд ер нь айгуу гоё дэлгэрэнгүй энэ талаар ярилцъя гэж бодож яг хоёр зочноор оролцуулж байна. За хоёулын хэдүүлэг нь ер нь мэдгүй хүмүүс байж магадгүй. Та хоёр маань эхнээсээ гоё сайхан танилцуулбал миний яг мэдхээр бол та хоёр бол яг нано технологи, биотехнологи гэдэг эдгээр салбаруудаар ер нь мэргэсэн эдгээр салбарын бэкграундтай ийм хүмүүс. Тэгээ надад яг сонирхолтой санагдсан юм нь юу вэ гэхээр ягаад тэр энэ өрмөц салбаруудыг ер нь анханасаа сонгож суралцгаа болов. Тэгээ гоё анх нэг эдгээр энэ салбарыг сонгож байсан experience-ээс гоё хуваалцвал. Юун төрөнд яг яагаад энэ мэргэжлийг сонгосон гэдэг яриаг амар хийжсэн. Яагаад тэгэхээр энэ гэр лабын төсөлчлөлтгүй өмнөх төслүүдээр дандаа оюутнууд амар их оруулж ирдэг. Орж ирж одоо дадлагачаад волонтер хийгээд эсвэл бүрээ цагийн ажил хийгээд зарим нь баг full time ажиллаад явдаг. Амар их тохиолдол ба баг миний жишээнд бол баг 20 оюутнууд болт гэж явж исэн. Тэгэл тэр ид орж ирээл яг тугаас энэ дээдлийн мэргэжлийн ханадаа симпай гэж ярьдаг штеп. Дээдлийн одоо төгсөгч үеийнх нь их чинь болохоор за энэ мэргэжлийн ингээд сонглоо монглоо гэдэг амар их ярьдаг. Тэгээд тэр талаараа ярив. Тэгээд хамгийн анх би миний хувьд болохоор нано технологи мэргэжилтэй. Тэгээд яг 11 дугаар ангид төгсөхдөө мэргэжлээ сонгож чадаагүй төгссөн. 10 хичээлээр яшээ өгөөд тэгээд яг ямар мэргэжил сонгох вэ гэж явж исэн чинь манай бид дээр хоёр хичтэй нэг нь үе энэ тэр нано технологи би нэг хэлцүүлж байгаа ярьдаг ус ахгүй чи тэрүүгээр чинь бүр эмгтэй хүн тэгснэ амар тийм гоё захирал хүн бүр Монголдо бүтээгдэхүүн хийгээд явж байна. Тэгээд бид нэр
манай ихтэйс оюутан байсан байхгүй. Тэгээд нэг маркетинг өдөрлөг тийм нөгөө бүтээгдэхүүний сурталчлаа гэдгс чинь нэг амар хөр оюутнууд яваал орсон чинь нөгөө хэд кофе мофи авч өгөөл. Оюутан чи кофе авч өгчөөс амар big deal шүү дээ. Тэгэл амар тийм гоё хичээсэн гээл. Тэгээ би тийм ямар гоё юм. Тэгвэл би мост орно. Мостыг нано технологи хөтөлбөрөөс авахгүй тэрийг. Тэгээд ороод наноороо явж агаад turns out тэр хүн манай нөгөө супервайзер багш юм уу тэр хүний ихнэр нээж тараад тэгээ Монголын хамгийн анхны нано технологийн гарааны компани бүтээгдэхүүн суурьтай тийм одоо төсөл дээр ажилладаг гэсэн хүний бас ингээ шеф болоо явж байгаа. Тэгээ тэр багштайгаа одоо хүртэл хамтарч ажилладаг. Бас ян төслүүдээр орж ажилладаг. Гэр лабын ч гэсэн яг хамгийн анхны санаачлагч нь одоо тэр багш мэн байгаа байхгүй. Тэгэхээр багш нь гэдэг хүн блэ? Ганзөрөг гээд Монгол Улсын их сургуулийн профессор. Тэр үедээ болохоор бид нэр чинь 2014 онд яг хамгийн анхны эсэгч болж орж байгаа бакалаврын нано технологийн хөтөлбөрийн. Тэгээ одоо бараг 10 дэх үе нэг явцсан. Амар олон дүүнертэй болсон. Тэгээ тэрнээс өмнө болохоор зөвхөн одоо магистр болон докторийн хөтөлбөрт яг наноор судалгаа хийдэг хичээл үзэн явдаг гэсэн. Тэгээ бид нэр хамгийн анхны бакалаврын хөтөлбөр нээсэн. Тэгээд яг шинж гэсэндээ ер нь бол нэлээд амар сайжраад явж байгаа юм. Нано технологи гэдгийг зүгээр яг манай сонсогчдод яг гоё энгийнээр тайлбарлаад өгвөл яг юуг нано технологи гэдэгтэй хамруулж ойлгоод байгаа вэ? Нано технологи гэхээр ер нь бол маш салбар дууны шинжилгээ ухаан, яг хим, физик, биолог гэдэг энэ гурван шинжилгээ ухааны салбар, яг математик тооцоолол дээрээ бас айгүй болон чухал одоо тооцооллууд нь хийгдэж явдаг юм материал судлалын салбар гэж ойлгож байна. Тэгээ нано гэдэг чинь хүмүүс бүр нөгөө 2000 бараг хэд онд л 10 оноос өмнө нөгөө iPod гэж үзсэн шүү дээ. iPod ч nano гэж гаргасан. Тэгэл өөр чинь одоо Marvel Avengers дээр тэг энэ бол nanotech гэж ярьдаг. Тэгээд хүмүүсийн өөр хамгийн амар ойрхон сэдвүүд юм бол одоо чинь Японд ч бол ингээл гоё нойлно гэж гарангууд энэ бол нано технологиор бүрхэгдсэн антибактериал те бактери үрждэг гадаргуу гэдэг л тэгдэж штэ. Тэр бол одоо мөнгөний nano particle ч юм уу. Тэгэхээр аливаа материал nano хэмжээс очихороо бүр ингээд цоо шин айгу ашигтай гоё шин чанарууд үзүүлдэг. Жишээ нь тийм юм тэднэр дээр тулгуурлаад ер нь материал судлалын тийм гоё хэрэглээний шинжилгээ ухаан гэж ойлгож байна. За Марлагийн маань хувьд хамгийн миний харснаар бол биологоор бакалавр тэгээд дараа нь биотехнологиор сурсан байлоо тий. Эсрэгээрээ. Биотехнологиор гэхдээ миний магистр болохоор молекул биологийн судалгаа хийсэн. Гэхдээ болохоор яг өгсөн диплом нь болонгод яг Masters in Biology гэж General Biology-гаар явдаг. Тэгээд би болохоор мэргэжлээ сонгохдоо би болохоор зүгээр нөгөө шинжилгээ ухааны хичээлүүдээ сайн. Тэгтээ ингээд жоох урсгалаараа өгөх таахгүй. Тэгтээ яг эргүүлээд би нэг юм олж харсан. Тэрний юу байсан гэхээр манай 10 жилийн багш ингээд жил болгон бид нараар ийм нэг тэмдэглэл хөтлүүлдэг. За одоо яг ямар мэргэжилтэд өгөх талхыг хүсэж байна. Одоо ямар сонирхолтой байж гэдэм үү. Тэр болгоныг ингээд жил болгон хөтлүүлээд ингээд хавцтай бид нарыг 11 төгсгөд өгчээсэн байхгүй. Тэгээд тэрийг би 9-р ангийнхаагаа харж исэн чинь би ингээд биотехнологич болно. Тэргээд өчсөн. Тэгээ би тэрийг ингээ эргүүлээд яг юу яагаад тэгж би бодж илоо гэдгээ санаад үзсэн чи яг манай аав яг ярьжсэн байсан байхгүй тохойд. Одоо ирээдүйд хүний одоо дэлхий дээр амьдрах хүн амын тоо амар их болно. Тэнгүүт бол тэрэндээ холбоотой усны, хүнсний, эрүүл мэндийн янгаахын одоо буу асуудлууд үүснэ. Энэ дээр бол тэгээ биотехнологийн одоо мэргэжил бол амар давуу талтай. Одоо яг л тэр инженеринг бүх супер юмнууд их чал биотехнологи хийх юм байх шүү гэл. Тийм сэтэл бол яг өгөө явж исэн баа. Тэгээ би бол тэгэл байж ангууд аав ингээл надад байж байгаа л нэг сонины юм жижиг артикл уншаарай гэж өгчдөг. Тэгснээ нэг юм жижиг юм хуудастай одоо ирээдүйн одоо гений инженерийн одоо 100 жилийн төлөвлөгөө өдр ч юм нэг тиймэрхүү sci-fi юмнууд ингээд зүгээр ингээд яг тэг гэлгүүгээр ингээд унш гэл өгчдөг. Тэгээ би болохоор тэрийг чинь надад нөлөөлөд байгааг нэг ойлгоогүй л явсан байлээ. Тэгээ эргээ харсан чи өөрөө би ухамсаргүйгээрээ тэгснээ өөрөө ингээд биотехнологи яг ингээ амар биотехнологи гэлгүй мөртлөө сонгоцсон байсан. Тэгээ яг мэргэжлэрээ би сонгоод суралцаа явж байхдаа яг сонирхолтой болж эхэлж байгаа юм л да тохой явцдаа. Тэгээл тэгснээ би чинь биотехнологи сонгохдоо хамгийн муу биологийн яши оноогоороо мөстө олонгот физик англиэр ингээ орцсноо. Тэр үедээ яшээ би биологи өгчсэн мөртлөө миний яши оноо хамгийн муу нэсэх. Тэгснээ би өөрөө биологч болсон нэг юм хүн байгаад. Биотехнологийн салбарыг гоё танилцуулбал энэ бас монголчууд ер нь мэддэг юм билээ яг биотехнологи дээр бий болсон бүтээгдэхүүн хэрэгжилж байгаагаа ч юм уу тий ер нь биотехнологийн салбар дандаа нэг юм бэкграунд нь харагддгаас яг хүмүүс дээр яг юм энэ технологийн тусламжтай л яг ингэж гарч ирж байгаа шүү гэдгийг хүмүүс хэлдэг. Биотехнологийн салбар гэж бодцохоор бүгдээрээ бас л яг салбар дундын шинжилгээ хомлож байгаа байхгүй. Тэр нь болонгууд
бие анагаахын чиглэлд ч гэсэн явж гин. За тэгэнгүүтээ одоо яг инженерийн салбартаа ч явж гин. Тэгээ миний болохоор яг ажиллаж исэн шинжилгээ ухааны яг олзуур нь яг юу байсан бэхлээр илүү бие анагаах руу орсон. Тэнгүүд бие анагаах руугаа орж ирэнгүүт одоо яг хүний биед нийлэгдэж байгаа одоо жижигхэн одоо уургийн нийлэгжлийн явцад ялгардаг нийлэгддэг бас microRNA эргүүлээд ирсэн. Одоо хүний хавдрыг илрүүлэх боломжтой, одоо diagnostic тийм biomarker болох боломжтой юм уу те. Тиймэрхүү байдлаар яг хэрэглээндээ нэвтрээ явах боломжтой. Тэгээд одоо гоо сайхны салбар дээр ч гэсэн яг биологийн одоо түүхий эдийг ашиглаад боловсруулад хэрэглээндээ ашиглаж явж байгаа ч кейсүүд байна. Тэгээд зөв. Одоо ингээд яг та хоёрын мэргэжлийг харахад энд нано технологи, энд биотехнологи гэл яг дөрөвний ярьсанчлээ эмэгтэй хүүхдүүдийн бараг төдийлөн сонгодоггүй салбар гэж би бас ойлгоод. Эмэгтэй хүүхдүүд ч гэлтгүй ер нь ингээд Монгол улсын яг ийм шинжлэх ухааны яг энэ салбарууд дээр яг нэг оюутнууд ихэр энэ салбарыг сонгож суралцж байна. Тэгээд төгсөгчдийн тоон хэр байна энэ төр гэл те. Тэнгүүд яг та хоёрын би нэг энэ CV-г харж ирсэн чинь та хоёр хоёулаа яг энэ чиглэлүүд дээрээ Монголд сурцсан, гадаадд сурцсан хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүд би та хоёроос яг тэр асуултыг агуулсан асуумар санаад. Монголд сурах яг ийм нарийн яг ийм чиглэлээр Монголд сурах, гадаад сурах хоёрын яг тэр ялгаа нь хэр байна гэдгийг гоё ярил. Үжигээс эхлэв ч тий. За. Монголд болохоор одоо манай ангид жишээ за 30 хүүхэд, бараг 30 гаруй хүүхэд байсан. Тэрний 5 нь эрэхтэй, үлдсэн 80 эмэгтэй. Байсан. Тэгээд Хүүхдүүд нь ер нь бол адилхан яг хичээлдээ сайн яг эртээс ямар ч ялгаагүй. Эртэйчүүд нэрээ цөөхөн. Тэгээд эртээ нь илүү цөөхөн гэдэг юм дээ. Тэгээд тухайн манай яг бакалаврын хичээлд үздэг байх үед болохоор нөгөө лабораторийн тоног төхөөрөмж жоохон муутай. Тэгээд хамгийн боломжтой нэг шийсаа бод сурулж байсан болохоор бид нэр одоо энэ химиараар нанопартиклийг синтезлэх. Нанопартикл гэдэг нь нано хэмжээстэй жижиг нөө материал хэлж байгаа хгүй. Тэрийг синтезлэх буюу гаргаж авах одоо туршилтууд хийгээл төгсдөг байсан. Тэгээд миний бакалаврын судалгааны ажил ч гэсэндээ тэрөөрөө л тулгаал нэг хийж арайч үе төгсөжсэн гоё судалгаа хараад тэгээд Тайванд сурах өсгөд болохоор сурж байхад болохоор угаасаа намайг Монголд ингэ судалгааны ажилд ирэхэд хаад манай Тайван өдөртөгч багш Монголд ирж таарсан хгүй. Би тэгээд гайд май тэгээд манай орчныг харснаа үжэнжи угаасаа танай бинга фасилитиг чи харлаа. Жинжи бол магистр угаасаа яад чихгүй мэн чи манад очиод хийчих гээд тэгээ би багш лабораторид нь очиж магистр хийжсэн. Тэгж жагаад бас тоног төхөөрөмжл амар сайн. Тэг эсвэргээрээ би нүунийг Тайваны Саньяцэн University гээд ер нь яг судалгааны их сургууль дээр нь хамгаалж хаад физикийн департаментээс аахгүй. Би тэгээ барыг тэр барилгадаа байдаг 3 эмэгтэй хянал бараг нэг нь бусдууд нь дан эрэхтэй. Тэгэл ойроо би нөө оюутны хоолны азар дан эрэхтэй хүмүүс байдаг. Тэгэл тэрээр хүмүүстэй явж байгаа л би физикийн техникийн сурдаг мөрдөг гэх юм. Эмэгтэй ч юу ямар гоё ингээл тэгдэг. Тэгэхээр яг эмэгтэйчүүдийг чадахжуулах тал дээр сайенсийн чиглэл Монголд бол нэг амар асуудал биш юм шиг санагддаг. Одоо ч нөө олон улсад ингээл empowering women girls in STEM мэдрэл амар том хөдөлгөөнүүд өрнөдөг. Тэгмээд Монгол тэр нь бараг эсэргээрэж бараг байх гэдэг юм уу? Марлаг байд. Харин яг адилхан. Манай анги чи хоёрхан бандтай байсан. Тэгээ бид нар чинь тэгээ нөгөө хоёрыгаас чирэл явна штэ. Нөгөө хоёр маань тэгэл эмэгтэйчүүдийн баяраар ирж аягүй гэсэн. Тэгээ ялгаа юу байсан бэ гэхээр би чинь бакалавра төгсчөөд шууд магистртаа хэлсэн. Тэгээд одоо ямар нэгэн ажлын туршлагагүйгээр шууд ингээл судалгааны яг төвшөнд ажиллаад суралцаал явахтаа болонгууд анзаарсан юм юу байсан бэ гэхээр манай яг МУС-ийг бакалавра төгсөөс болохоор МУС-ийн одоо биологийн, биотехнологийн ер нь хөтөлбөр бол маш чанартай байгаа юм байна. Тэг яагаад тэгэхээр би тэнд одоо сургалтаа үргэлжлүүлэхэд заримыг мэддэг. Заримыг нь болонгууд яг үргэлжлүүлээ суралцахад бол айгүй тохиромжтой. Яг тийм одоо юу гэх юм сетап хийж өгдөг. Тэр бол айгүй сайн байсан. Тэгээ тэрийг бол харчаад манай бакалаврын ерөн төвшний бол яг биологийн боловсрол бол айгүй өндөр түвшиндээс явж байгаа юм биш үү гэдгийг бас харж байсан. Гэтэ яг туршилтыг ярингууд бас тухайн үед би өөрөө молекул биологийн яг лекцэн дээр бас сонирхолтой туршилт хийгингүүд аль хэзээ нэг биохими, ургамлын биохими туршилт руу орсон. Тэгээд бас яг молекул биологийн бас арга зүйнүүдийг хийх боломж бас бага байсан тохойд. Тэгээ тийм ч учраас магистртаа очиод яг молекул биологийн арга зүйрөө ороод тэгээ одоо болонгууд бас байдал шал өөр болсон. Бүгд амар гой тоног төхөөрөмжтэй. Ер нь бол юу хийх боломж бас аль сургууль дээр бол байгаа тах шиг. Биологийн хөтөлбөр бол супер өс тэр. Одоо яг энэ
Ер нь гэхдээ энэ анханасаа энэ салбар чиглэлээр залуучууд ер нь хэр сонирхож сурдаг болсон. Одоо хангалттай төгсөгчд ч юм уу яг ажлын байран дээр яг шаардлагатай байгаа энэ салбарын хүмүүс ер нь гарч чадчихж байгаа юу? За манай салбарын хувьд болохоор яг нано технологи жишээ нь Монголд ер нь бол 2008 оноос эхэлж орж ирсэн гэж үзэж байгаа хгүй. Яг манай тэр консерв профессор яг оруулж ирсэн хүн нь тэгээд ер нь нэлээд амьдралын жилүүдийг зарцуулж явж байгаа. Эхний бид энэ сүүл 2022 онд яг нано технологийн төв гэдэг нэг төв ба Монгол Улсын сургуулийн харьяа. Тэгээд тэнцэнэ хүмүүс судалгаа хийдэг, бакалавр, магистр, докторийн оюутнууд маань судалгаа хийгээд явдаг. Тэгээд хөтөлбөр боловсруулдаг багш нарын ороо ажилладаг. Яг нэг тийм бидэд яг бацдаг төв байхгүй нано төвг нэрлэлцдэг. Тэгээд нано төв болохоор 2022 онд гэдэг чинь баг 14 жилийн дараа ребранд хийгээд тэр үедээ юу ч хийсэн бэ гэхээр окей бүгд энэс өмнө яг хүний нөөцөө бэлтгэхдээ анхаарлаа. Тэгээд хүний нөөцөө юу айгуу сайн бэлтлээ. Тэгээд залуучууд яг нано технологийн үйлдвэр ч юм уу яг амар тийм гоё том төслүүд Монголд бол бүдийн ажил болох хангалттай байгаа. Хүрэлцээгүй. Тэгэхээр манай оюутнууд их хвчлэн одоо хөрөг чадвар айгуу сайтай. Өөр ажил дүрийн салбарт тий ажил дүр ч гэлтгүй баг өөр хүссэн салбар компаниудад ороод ажиллаад эсвэл өөрсдөө компани эсвэл өөрсдөө гоё төслүүд санаачлаад эсвэл гадагшаа яг нэлийн одоо нэр хүндтэй сургуулиуд руу профессоруудын багууд руу ороод ер нь ингээд сургалтаа үргэлжлүүл явж байгаа юм кейс та манайх тэр л аа. Манайх дээр болохоор арай эсэргээрээ асуудал бас байгаа. Тэрийг яг юу гэж тодорхойлгоё гэхээр бакалаврын түвшинд хүүхдүүд аягүй их суралцаад төгсдөг. Тэгээ ажлын байран дээр ч гардаг. Тэнгүүт эргүүлээд бас яг судалгаагаа өргөжлүүлэе гэсэн одоо залуучууд маань болонгууд магистр, доктор гэд суралцаа гарчдаг. Тэнгүүт яг нарийн мэргэжлэр болохоор гадагшаага аягүй тэтгэлэг олддог учраас доктороо хийлээ. Докторийн дараах судалгаагаа үргэлжлүүлээд гадаадад бол угаасаа монгол хүмүүс ч айгүй ур чадвартай болохоор тэд нэр тэндээ ингээ айгүй судалгаа нь үргэлжилсэн. Тэгснээ эргэж ирсэн хүмүүсийн тоо айгүй бага байдаг байхгүй. Тэнгүүт би ч өөрөө магистраа төгсөнгүүтээ яг ковидын үед анх яг шинжилгээний академи биологи өрөөлөнд ажиллаж эхэлсэн. Тэгээд бид хэд манай молекул биологийн лаборатори болохоор яг ганцхан баг гэж хэлж болох болоо да хурж ирсэн. Яг академид хурж ирээд тэгээд яг хэрэглэгчээр ажиллаж байсан тэр үеийн ган толго гэд захирлаар удирдуулад явж исэн баг байсан. Тэгээд бусад багууд нь болохоор яг бид нар шиг ангаахан. Тэгсээ бидний ярьдаг байсан юм. Дахиад нэг яг ингээ гоё доктор яхах төрөөд ирчүүл тээ. Тэгвэл өстой яг энэ туршилтыг эсвэл энэ арга зүйг арай гоёроос хийх боломжтой байгаа хта гэл яг тэр дундах нэг гэпуд жоохон дутуу байгаа юм шиг бид нэр ингээ хараад идэг гэсэн. Тэгээд яг эргэж ирсэн хүмүүсийн тоо одоо ч гэсэн бас нэг асуудал байсарах шиг байгаа юм. Тэгээд тойрын мэрэгжил бас нөгөө нэг юм бүх салбар руу нөгөө нэг орж болох нөгөө нэг суур одоо тий баг инновац дахиж гаргаж ирэх гэдэг шүү дээ. Эсвэл нэг Монголд хийж болохгүй хийж чаддаггүйсэн зүйлийг дахиж шинээр хийж болоход тойрын мэрэгжлүүд илүү их ингээд орж иж байгаа. Тэнгүүд тойрын ингээл хийдэг төслүүд ч юм уу тий ингээл бас ажиллаж байгаа төслүүд нь хүртэл ингээл амар сонирхолтой. Тэгвэл Монголд яг ийм хэмжээний одоо яг энэ салбарыг ингэж амар ойлгол энэ рүү хөрөнгө оруулалт хийгээл яг компаниуд энэ дээр ийм өөрчлөлтүүд гаргах юм аа ч юм уу тий эсвэл ажил дээрний салбарт ингэж өөрчлөлт гаргах энэ гэдэг ч юм уу. Тийм одоо яг санаачлагууд ер нь хэр гарч ирээд том төслүүд ер нь хэр Монголд ингэж амар гоё инерц авч ер нь хөдөлдөг вэ? Яг манай мэрэгчлэр одоо төсөл дээр ажиллаж байгаа хөрөнгө оруулалт босгож байгаа хүн гэх юм бол яг маань багш байгаа болохоор би бас яг амар сайн мэдгүй байна. Тийм төслүүдийг төв дээр явж байгаа. Жишээ нь одоо зин нано партиклийн төслийг өөр ажил дүрийн тий Эрдэнэт тий бас нэг хэд хэдэн хувийн компаниуд ингээд санхүүжүүлээд тий бүрийг R&D дээр нь ороод явж байгаа тийм хөрөнгө гоё нэлээд хүр хамжилттай явж байгаа кейсүүд идэр байгаа. Тэр яг тэрдэл дээр бараг ганцруу үргэж маань л илүү сайн ярих. Биотехнологи бол бүр нэлээд ингээд яг дотроо задраал яг хүнсний чугмар ч гэсэн амар олон юмнууд нэгдэл те бид одоо нөгөө пробиотик тэгээд тэгснэ ямар сүүлдээ ямар биотик болоод бүр пребиотик постбиотик гэж бүр дотроо бүр хит задраал нэлээд ишиг хөгжиж байгаа шүү лээ. За одоо гурвал болохоор юуны талаар өмнө ер нь тойрын яг юм одоо тойрыг би ингээд сториг нь харахаар ингээд яг тэр нэг нийлтийн танилцуулга дээр харахад хоёр ингээл тийчгтэй амьдрал чинь ингээл гэр лаб гэдэг өрнөцөв шиг санагдчихсан байхгүй. Тэгэж хоёрын нөгөө нэг LinkedIn-ээс нь ингээд зүгээр өмнө ажиллаж исэн юмнуудыг нь харахад айгүй олон газруудад бас ингээд төслүүд дээр ажиллаж исэн юм байлээ. Тэгээд хоёрын хувьд яг ажиллаж исэн гоё өрмөц яг энэ төсөл бол үнэхээр гоё надад ингээд их юм сургасан ч юм уу те. Эсвэл энэ төслийн санаа амар зүв байсан. Одоо ингээд өрөөгөөж өгөөд ингээд явж байгаа гэдэг ч юм уу. Гоё онцлох тийм гоё төсөл ч юм ажиллаж исэн project танилцуулал. Өмнө яг магистра төгсөн төслийг дан судалгааны төслүүд дээр л ажилладаг байсан яг мэрэгчлэрээ. Тэгээд тэд нар бол яг угаасаа техникэл ур чадваруудыг бас суулгасан. Тэгээд магистр дээр жишээ нь
яг Монгол байдаггүй байсан багчнууд дээр очиод Монгол байсан л лээ. Тэгээ надад олдоогүй багчн дээр ажиллаад тэгэл хэвээр нилээн ноцолж байгаа юм чи ганцхан тэр багажтай л ингээл бүтэн жил ноцолж жиж дөнгөж ингээ калибрац хийгээд яг ажиллуулж чаддаг болоод сүүлийн хэдхэн сард нарийж өгөж туршилтаа ингээл хийгээл дуусгаж байгаа хгүй. Тэгэхээр багажн нэр ажиллах гэдэг бол амар нүсэр ажил ерөөсөн конов дарах юм биш. Зөв. Тэгээд тэрийг бол нилээн сурсан. Тэгээд төгснөгийн дараа яг бид хоёр чинь магистраа төгсөх үеч ковид таарсан. Тэгээд би бол одоо жишээ нь Тайванд төгсчөөд ингээ Монгол руу ирж чадахгүй. Чартерын нислэг хүлээгээл тэгээд байж захта ер нь нилээн ажлууд хийх боломж гарч ирсэн нь нэг юм Тайваны яг физикийн ахлах болон одоо ихтэй сургуулиудын төвшөнд ашигладаг тийм багажны компанид ажилладаг байсан байхгүй. Тэгээд энэ жил нэг гарan ажилласан. Тэгээд бас туулгээд нэг Монгол охинтой бид хоёр хамтдаа тэгээд эхэлж хийжсэн юм болохоор яг гарын авлага орчуулад ингэ явж мавжгаад тэгээд сүүлдээ яг багажнууд жоохон жижиг сажиг асуудлуудтай болж таарад тэгээд бид хоёр чинь бүтээгдэхүүн хөгжүүлэлт инженер болж байгаа байхгүй. Тэгэл яг туршилтаа хийгээл алдаа байх юм бол доороо энэ одоо инженерийн урлан нэдэг доошогүйгээл ажийнхаа энийг ингээд зэд ингээд тэгээд гээл тэгэл нөгөө чи шууд янзлал бид дэш ороод туршилтаа ингүүд алдаа нь бүр амар баг гардаг. Бүр ингээд 0.100-ны хэдэн хувьд ялангуяа механикийн ч юм уу эсвэл электроникийн туршилтууд бүр алдаа амар багтай. Тэгээ термодинамик жоохон дулааны алдагдал гэдэг. Тэгээ тэр үед болохоор амар гой санагдсан юм. Ерөөсөө тийм 10 жилдээ тийм туршилт хийх боломж байгаагүй. Гэтэл ингээд Тайванд нэг тийм үйлдвэр дээр ирсэн. Бүр ингээд мангар өгч ихнээс ингээд хийгээ явж байгаа байхгүй. Тэгэл бүр сорч морал нөгөө нэг 10 жил дээр юу гэдэг юу шиг цээж ингээ бичиж байгаа юм шиг хийдгүйсэн физикийн хичээл чинь ийм гоё юм биш үү. Тэгээ бид нар ингээ утга учиргүй зөвөр үйлдвэртэй боддог байсан чинь яг үүндээ ингээ туршилтаар онлын утгаа ингэж гоё баталдаг байсан юм биш үү юм уу. Тиймэрхүү юмнууд амар хийгээд тэгээ тэрэр маань нэг амар гоё боломж гарч өгсөн юу гэхээр баг ийм зузаан ингээ гар явуулгад гарсан. Тэгээ тэрийг манай багш яг тухайд байсан хамглан сайдад үзүүлээд манай ингээ залуучууд Тайванд ингээ ийм компанидэр ингэж ажилласан. Тэгээд ийм одоо гар явуулгад байна. Тэр бааж тоног хөрөмжүүд нь айгүй олон улсад алдартай брэнд. Тэгээд Монгол ч гэсэн хэд хэдэн 100 сургуулиудад ороод ирсэн төрөмжийн. Тэгээд эдгээрийг ашиглалтанд оруулах одоо шаардлага байна уу? Тэгвэл манай залуучууд ингээ бэлэн байна гэд орчихсон. Тэгэхэд тооны сайд манай багшид манай баг төгсөн одоо даалгавар нь за та нар ер нь зөвхөн физик гэлтгөө яг байгалийн ухаанд ер нь лабораторийн түвшинд те ямар хөө байгаа ихлэ нөхцөл байдлыг судлаад ямар асуудал байгаа. Тэгвэл тэрний шийдэл нь юу ингээ гараад ирэхэд тэгээд одоо бидний баг анх үүсээд тэгээд би чинь Тайванаас Монголд ирээд өөр чинь нэлээд олон мундаг залуучуудыг цуглуулад бид нар баг үүсгээд яг энэ төсөл бий болсон байхгүй юу. Тэгээд энийг болохоор бид SEMS-ийн төсөл гэж нэрлэдэг. Science Education in Mongolian Schools гэдэг. Тэгээд SEMS дээр нэлээд амар гоё баг бүртээд бид нар өдөрш нөгөө нэлээд удаа ажилласан. Тэгээд тухайд амар гоё шууд хэрэгжүүлэх боломжтой эсвэл яг одоо бодлоготой тусах шаардлагатай юм 32 бодлогын санал зөвлөмж гарсан. Тэгээд тэрнээс нэлээд хідэн ингээ хэрэгжиж явж байгаа. Тийм гоё одоо салангад төслүүд гарсан. Тэрний нэг нь болохоор яг ийм бүр яг өгүүлбэрээр орсон байхгүй. Монголдоо байгалийн ухааны тоног төхөөрөмжүүдийг дизайн хийдэг, тасралтгүй сайжруулдаг, одоо үйлдвэрлэдэг, эсвэл угсардаг. Тэгээд аль нэгий дангийн дутлагыг хэд нийлүүлдэг. Тэгээд асуудал гарвал засварладаг. Тэгээд багш нарт бааж нь очицсныхан дараа тэрнийхэн сургалтын, гарын авлагын, контентын тий бүх юм тань өгдөг ийм нэгж заавал байх хэрэгтэй байна гэдэг өгүүлбэр байсан. Тэр маань явсаар байгаад одоо Geert Lab болсон гэсэн үг. Nice. Одоо бүгдээрээ энэ подкаст чинь бас Geert Lab инженерийн урлагийн талаар болохоор яаж яваад би одоо энэ төсөл рүү орсон талаар би жоохон окей. Ярьч гэж бодлоо. Тэгээ би ч өөрөө нөгөө хурц ирээд ковидын үед баг анх удаа ярилцлаганд орж ажилд орсон хүн баха. Тэгээд яг шинжилгээний академи биологи өрөлийн молекул биологийн лабораторид ажиллаж эхлээд тухайд ковид гарсан байсан учраас шууд бараг ковидын судалгаарууд руугаа ороод бидэд чинь. Тэг яг тухайд багаараа манайх чинь яг ковидын эсрэг бит үүссэн эсхийг нь онцлох боломжтой тийм кит хийжсэн. Тэгээд давхар яг илгэний авдрын судалгаарууд руу орж яваад тэгээд нилээ судалгаа суурьтай ажиллаа гээл яг явж байгаахта жоохон escape plan л их боловсруулдаг гэсэн маа би чам. За одоо шинжилгээний академигийн ард нь биччихэн Mongolian Academy of Sciences. Тэгэл цаашаага тийшээ доктор их үү, ийшээ доктор их үү. Тэгэл ер нь бол би ингээд сая л анзаарсан байхгүй 10 сард саяны 10 сард гэсэн үг шүү дээ. 24 оны 10 сард анх удаага баг хаашааж баг явахгүй ингээд Монголдо яг ажиллах юм амар 50 мэдрэмжтэй байгаагаа анзаарсан байхгүй. Тэгэл тухайд бас хаачих уу доктороо яаж хийх үү гэл тэгснэ ингээл докторийн төлөвлөгөө ингээл яагаад
нэг амар ингээд яг тэр судалгаадаа passionate биш хүн байгаад байна шүү дээ нэг л та. Тийм өршлөө ингээ бас боловсруулсан. Тэгснээ тийшээгээ apply дэж гал. Тэгснээ ингээл жоохон burn out болол яах вэ яаж ажиллах вэ гэл тэнгуут нөө үжин болохоор манай 10 жилийн нөгөө ангийн найзын найз нь тэгээ бит хоёр ч нэг нийлдэггүй байсан юм аа. Тэгээд үжин болонгууд яг бид гурав нийлж уулзаж таарад андраа үжин бид гурав тэгсэн чи үжин яг ажлаа ингээл хэрэггүй саяных шиг ингээл нүдэн насаал. Тэгэл би ч ямар гоё юм бэ. Тэг яг миний үеийн залуучууд тэгээд ийм гоё ингээ ажлыг ийм төвшөнд аваа явж байгааг нь хараад бүр ямар гоё юм бэ гэл бүр амар гоё санагдаад тэгээ үжин болонгууд чи ч гэсэн ажлынхаа хажуугаар манай дээр одоо ийм яг GitLab инженери урлагийн төсөл яг хэлчихсэн байхгүй. Чи яг ингээд хэрхэн GitLab инженери урлаг ингээ байгуулахуу тийм гарын авдлага бэлтгээдэг. Тэрийг хийж чадах уу гэ. Тэгээд тэрийг олонгууд би ажлын хажуугаараа ингээ хийгээд тэгээ ер нь яг энэ төсөлд ингээ жоохон ингээ оролцож эхэлчихсэн үе наага. Тэгээл гадагшаагаа явах бас нэг шаардлага өссөн. Тэгэл за юу ч гэсэн ажлаасаа гарья. Нөгөө доктор могтор тэнцээгүй. Юу ч гэсэн apply хийсэн тэржэл тэнцээгүй. Тэгээд гадагшаагаа нэг явах шаардлагаас өссөн байсан. Тэгээд Америкт байхад ч үчин тэгэл ажил ингэж явж ийн тэгж надтай ч битүү ингээд холбоотой тэгснэ чи ирээд яах чинь гэл. Тэгэл би болонгууд угаасаа ирээд очиод хамт ажиллана л гэсэн яг нэг бодолтой л бас. Тэгээ өөр нэг ямар ч сонголт байхаагүй. Тэгээ хурж ирээд яг хамтраад боловсролын төслүүд рүү ороод ч гэсэн явсан. Тэгэл яг GitLab инженерийн онцлогийнхаа төслүүд рүү хамтарч ажиллаа явж байгаа. Тэгээд тийм шилтгаантай байна. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гаргах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. Одоо тэгвэл гурлаа яг нэгэнт GitLab-ыг угаасаа ярьсан дээрээ шууд өөрчлөлт гоё нэлээд сайхан тайлбарлаж. Ер нь бол миний харж байгаагаар бол хамгийн ихний одоо Монголд ингээд төрийн өмчийн 100 гаруй сургууль дээр ингээд очсон байсан лабораторийн тооног төхөөрөмжтэй нэгдүгээрт өмнө ингээд миний ойлгосноор саяны тэр гарын авлагууд ч юм уу тэр зүйл гарахаас өмнө бол ашиглалтгүй ч юм уу те эсвэл бүр ямар нэгэн гайдансгүйгээр тэнд ингээ байдаг гэсэн биз дээ. Одоо бол тэр нөхцөл байдал бол илүү сайжирсан. Тэгээ та бүхний зүгээс ч гэсэн тэр одоо тасралтгүй байх нөхцөлийг нь хангаад ажиллаж байгаа тий. Тэр чинь амар хөнгөштэй. 100 биш 300 сургууль байхгүй юу? 300 сургуулиуд дээр EBS-ийг төрийн өмчийн сургуулиуд дээр тоон хөрөмжөнд нийлүүлэгдсэн. Тэгээ багш нараас бид нэр багш олноос санал асуулга авч байгаа байхгүй Google формоор. Тэгээ тэр үчиг ковид исэн онлайнаар захимаар холбогдоод тэгэл болохгүй бүтэнлэн залгаал. Тэгж яагаад ашиглалт бидний яг тооцсноор бол баг 10-аас 12% ашиглалттай. Тэгээд амар халагцаг. Яад ашигладаг шалтгаанууд нь ихээр нэгдүгээр угаасаа мэдхгүй. Нэг ямар ч гарын авлаггүй зүйлний бааж авчраа тавьсан. Нөгөө багш нь сурж байгаа оюутан байх хугацаанд ерөөсөө тэрийг бааж нь харж байгаагүй. Яаж ажиллахыг мэддэггүй багш нар ингээ очсон бахад за нэгдүгээр мэдхгүй байна. Хоёрдугаар за яаж ингэж бухууч мухад мэддэг болоод хүүхдүүдээр ашиглуулгаар хүүхдүүд чи яадаг вүлээ те. Багаж удахын зур ангираа ороод хараад ингээд божигнуулаад гарч те. Тэгэхээр эвдэрч гэмдэх асуудал амар ихтэй. Тэгээ эвдэрч гэмтгүүд эргээгээд багшаа тэрийг засварлах нөхөн ангах зардал бэдэггүйгээс болоод айгаад ингээд хадгалцдаг. Дарга нар ирээл манай багаж нийлүүлсэн бааж байгаа нөө эндэ нэг гоё бурхан шиг дээрээ залцсан тий. Тийм асуудлууд амар их байсан. Тэгээд бид нэр яг тэр үед анхны хүлээлт бол окей багажнууд ер нь хэрэг ашиглалтай байгаа юм болоо гэд бодсон чинь явж бүр амар суур асуудлууд амар их гарч ирсэн. Тэгэхээр хамгийн эхлээл одоо багшийн ачааллаас эхлээд бид нэр цалин малын хөлбөр зүгээр хайцаа угаасаа хүмүүс мэдж байгаа гэд. Тэгмээд багшийн ачааллаас эхлээд тэгээд багшийн одоо лабораторийн одоо ачаалал ямар их байгаа лээ. Тэгэхээр заавал лаборант буюу лабораторийн багш гэж хүн хажууд нь байх хэрэгтэй мэн. Тусдаа лаборатори өрөө байх хэрэгтэй, бодис хадгалах өрөө байх хэрэгтэй. Бодис нэр ингээл тусаа зөвшөөрөл амар бол асуудал. Дээрээс нь нэмээд ер нь яг энэ туршилт хийх угаасаа ёстой гэдгийг мэрэгжлийн бүх хүмүүс энэс ч асуусан хэлэн. Тэгээ шин дарга ирэнгүүт л хэрэгтэй мө хэрэггүй мө гэж дахиад асуулт асуудаг байхгүй. Угаасаа хүн болгон бид энийг бүх хүмүүсээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд лабораторийн хийж байгаа тэр туршилтын ажлууд нь эргээгээд ээш ч юм уу тий багшийн одоо ажлын хамгийн гол үнэлгээч баг ээш болчиход байгаа байхгүй. Одоо тэр бол амар буруу. Ээштэй 800 агуулж байгаа багш амар сайн байна. Гэтэл ээшийн тэр агуулга нь яг үнэхээр зөв буруу юу тий. Тэнгүүд яг тэр лаборатори хийлгэж байгаа туршилт хийлгэж байгаа багшийн ажлын үнэлгээ нэгдүгээрт байхгүй байна. Хүүхдийн үнэлгээч байхгүй байна. Гэтэл олон улсын олимпиадуудад орохоор туршилт хийлгдэг байхгүй юу. Тэгэхээр ялдчгүй л бүр ингээ олон нийтээр туршилт хийх ёстой л гэдэг тэрийг бүр бүдэрээ аймаг гой тогтоох хэрэгтэй. Хоёрдугаарт туршилт хийснээр ялангуяа анги ахих тусам. За яг бага анги ч юм уу дунд анги тэр хөрхөн гарын доорх хэмзэм хийлэн хөрхөр хэмгээд нэг ерөнхий ойлголтыг авчиж болно. Ахлах ангид оронгууд бүр яг нарийн хэмжилтүүд хийгээд
бүрээ тэр хидэд давтаж хийгээд дундаж утга тэрэн дээрээ онлын утга туршилтын утга хооронд харьцуулаад бүр тийм нарийн тооцооллын одоо чадрууд хүүхдүүдэд суух хэрэгтэй байхгүй. Тэнгүүд туршилт бол яалтч амар чухал л одоо. Одоо энэ нөхцөлөд ер нь хэр байгаа юм? Одоо энэ нөхцөлд одоо багш нар маань одоо ер нь гарын авлагтай болчлоо. Ер нь юуг яаж ашиглахаа мэддэг болчлоо тий. Тэнгүүд бид нар яг ийм нүүд хийх хэрэгтэй гэдэг нь 32 бодлогын зөвлөмжөг ямар ч яамдаа амар гоё хөвлөд амар царайлан ингэ өгсөн байна шүү дээ. Тэгмээ тэрийг хэрэгжих хүлээлгүйгээр манай баг ус зүгээр суугаагүй. Хит хит юмс нэгдүгээрт нь болохоор энэ бүр бидний бас хамгийн хайртай төсөл M-Lab гэдэг нэртэй. Mongolian Lab гэдэг. Тэр болохоор бүтэн 3 жилийн хугацаанд 3 удаа хичээлийн жил дамнаж Монгол улсын бүх төрийн болон хувийн хэмжээний ерхий боловсролын сургуулиудын сургалтын ирэл түүнүүдийг бүгдийг бүртгэсэн. Томоос нь жижиг хүртэл бүр юм том юмнаас эхлээд бүр нэг жижигхэн одоо тий сенсор менсрийн хүртэл бүгдийг бүртгэсэн. Хуурайгаас эхлээ шингэн бодисын бүх одоо биеийн тамираас эхлээд байгалийн ухааны хичээлүүд Монгол бүх юмнуудыг бүртгэсэн. Тэгээд тэрүүн дээр болохоор хэрэглэх түүнүүд хамгийн ихтэй сургуулиуд гээл төсөөс сэлэн мэлэн гээл тэр төвийн бүсийн сургуулиуд гараад ирдэг. Хойд бүсийн сургуулиуд гараад ирдэг байхгүй. Тэнгүү аймагуд гараад ирдэг. Тэдний хамгийн супер байгаа нь л макстал 20% хэрэглэх түүнтэй. Бидний гол барьсан юм болохоор сургалтын ирэл түүний жишээ чагсаалт гэдэг байгаа. Тэгмүүд яг заавал EBS-тэй байх. Тэрний үүнд амар супер чагсаалт биш. Тэгээд тэр чагсаалтын дагуу бүртгэлээ хийнгүүт супер сургуулиуд нь бол 20% байгаа л гэсэн. Тэгэхээр за нэгдүгээр хүрэлцээ бол муу байгаа юм байна тий. Ашиглана гэсэн чинь бүр муу байгаа. Тэгээд тэрэн дээр нь болохоор бид нарыг өнгөрсөн жил нэг EDB-ийн санхүүжилтийн жижигэн төсөл хийсэн болохоор окей одоо байгаа сургуулиуд дээр хэрэглэгдэхүүн байгаа ч гэсэндээ ашиглалт яагаад муу байгаа гэдгийг нэгдүгээр багш нар яаж ашиглахаа мэддэг. Хоёрдугаар тэрийг ашиглахад гарын авлага гэж юм амар чухал. Туршилтаа яаж төлөвлөх үү? Одоо туршилтын юмнуудыг яаж сетап хийх үү? Тэгээ туршилтаа яаж хийх үү? Хичээд яаж одоо тооцоолол хийх ёстой хийх үү? Эсвэл дүгнэлт гарах уу тий? Эсвэл нөө хамглаа баталгаажуулах уу тий? Тим одоо цогц гарын авлага байх хэрэгтэй гэхгүй. Тэгмээ тэр гарын авлагын дээр нь бид нэр дундаа ангийн одоо хим физик биологи 3 хичээл дээр яг хамгийн чухал 10 туршилтууд дээр нэг гарын авлагыг хийгээд багшид зөрөөс юм амар чанартай гоё бичлэг хийгээд тэгээ тараасан. Тэгээ бүр яг өмнөх төсөл дээр болохоор бидний дахлах ангийн хийсэн юмс аахгүй тэгэхээр халах анги шаардлагагүй. Тэгээ бид эдгээр хөрөн жижигэн юмуд хийцэн. Тэгээ багш нар яг бүгдөө биччихсэндээ окей нэг иймэрхүү форматтай байна. Бид бол энэ туршилтын дээр минь байхгүй юм чи энэний дүр халаад хийж ич юм уу. Ер нь багш нар өөрсдөө хөргөн яаж бол хийж болох юмнууд байгаа гэсэн. Тэгээд бас нэг юм хэлэхэд бид нар ингээд амар багш нарт заагаад идэг юм биш. Бид нар болохоор яг гүйцэтгэгч баг. Тэгмээд бид нар болохоор яг Монголд байгаа одоо хамгийн супер тий хүндлэгдсэн сурагчд амжилттай явж байгаа тийм нэр хүн сайтай багш нараар зөвлөгөөр аваад тэгээд зөвлөг багш нарынхаа одоо зааврын дагуу бид нар юмаа хийгээд гүйцэтгэл сайтай гэсэн үг. Nice. За тэгэнгүүт би нэг Gearlab-ийн нээлтэн дээр ирсэн чинь нэг юм Fab Lab гэдэг нэг систем одоо систем юу гэх одоо тэрийг манай марлал нийлээсээ тайлбарлаж өгөх бах. Ер нь Fab Lab гэдэг зүйл яг юу юм гэдгийг манай сонсогчдод үзэгчдэд танилцуул. За Fab Lab гэдэг нь болохоор яг fabrication laboratory гэж байгаа. Тэгээ fabrication гэдэг бол бүтээц гэж орчуулж байна. Бүтээцийн лаборатори гэдэг. Тэнгүүт яг Fab Lab нь өөрөө болохоор MIT-гийн профессор Neil Gershenfield гэдэг профессорын хамгийн анх болонгод How to make almost anything гэх курс хийжсэн мэлээ. Тэр курсын гол хөтөлбөр. Тэр хөтөлбөрийн гол зорилго нь юу байсан бэ гэхээр ер нь бол яг тэр шаардлагатай одоо өөрсдийг хэрэгэлдэг одоо тэр чинь нано технологи манай энэ нано төвшигл бараг нэг тийм судалгааны байгууллага байхгүй. Тэнгүүтээ тэр байгууллага дээр ашиглаж байгаа тоног хөрөмжүүдийг яаж одоо хийж болох вэ те. Тэнгүүтээ MIT-гийн хөтөлбөр болохоор бөө инженери хүүхдүүд сонгодог болохоор инженерийнхэн ч гэсэн яаж одоо ашиглагддаг тоног хөрөмжүүдийг ер нь хийх боломжтой ах уу. Тэрийг нь бодлонгод бүх төрлийн тоног хөрөмжөө гаргаж ирж байгаа. Тэр курсыг ингээ боловсруулад тэгээ ер нь 1900 одоо 90 оны сүүлээр яг тэр хөтөлбөр бол хэрэгжиж эхэлсэн чинь ачааллаад байгаа болцсон гинэ. Амар хүүхдүүд ингээ сонгодог болцсон. Тэгээ явж ийснаа нэг 2002 оноос 3 оны хугацаанд болонгод яг Америкийн шилхэн одоо технологийн сан шиг газраасаа болонгоо санхүүжилт аваад хамгийн анхны Fab Lab-ыг бол юу ч гэсэн байгуулсан билээ. Яг тэр тоног хөрөмжүүдийг энэ одоо авч суйрлуулад тэгсэн чинь болонгоо тэр бас бүүн болоод амар олон хүмүүсөө тэр газар руу хандаад яаж одоо энэ тоног хөрөмжийг чинь одоо ашиглах уу, яаж хийх үү, энд одоо бид нар яаж нэвтрэх үү ч юм уу те. Тэнгүү тэр тоног хөрөмжтэй бүрдсэн байгаа тэр орчин нь ямар орчин байсан бэ гэхээр одоо ямар нэгэн бүтээгдэхүүн, ямар нэгэн одоо санаачлага тэрийг одлонгууд бодит одоо прототип анхны загвар хийх боломжтой болгосон бүх төрлийн ингээд тоног хөрөмжөөр тоногдлогдсон тийм орчин байгаа байхгүй юу? Тэр нь өөрөө Fab Lab.
Тэгснэ Fab Foundation одоо Neil Gershenfeld гэдэг хүмүүс ч одоо яаж ажиллаад байгаа юм гэхээр одоо дэлхийд одоо одоогийн байдлаар 2000 гаруй Fab Lab-ууд ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгд ингээ нэгдсэн тийм how to make almost anything гэдэг одоо MIT-ийн курс ингээ давхар явж идэг. Тэрийг яг авч ч болно, авахгүй ч болно. Тэнгүүтээ how to make almost anything-гээс гадна how to grow almost anything гэдэг одоо MIT Harvard хоёрын ингээ хамсарсан одоо юм биологийн суурьтай автоматжуулалттай холбоод өгсөн тийм хөтөлбөрүүд хэрэгжиж явж байгаа. Fabric Academy-г одоо хувцсыг одоо гот электрониктэй, текстайлтай ингээ холбоод өгсөн. Тэгснээ бас ер нь л санаа чинь өөрөө салбарт хязгаарлагдахгүй юм билээ. Тэгэнгүүт салбарт хязгаарлагдахгүй санаа чинь бол ямар ч бүтээгдэхүүн болоо гараад ирэх боломжтой. Тэгэнгүүт MIT одоо тэр Neil Gershenfeld-ийн санаа олонгууд яг юу ч гэсэн бид нэр шаардлагатай тэр одоо боловсрал одоо курсыг ингээд хангаад өгье. Тэгээд юу одоо хийхэд ямар тоонд хөрөмж байдгийг тэр алганы ч гэсэн ингээд open source тавиад өгье. Тэгвэл хин л бол хин ер нь ингээд тэрний дагуу одоо Fab Lab үүсгээд одоо Fab Lab-ийн гишүүн болоо явах боломж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид чинь 2023 оны 1 сард анх яг төслөө батлуулаад тэгээд тооног төхөөрөмжийн тендерын зарлагдаад тэгээд 24 оноос хойш тэр чинь олон улсын тендер чинь бас нэлээд хугацаатай орж аваад тэгээд тоног төхөөрөмжийн суйрлуулалт нь явсаар агаад одоо л нөгөө орчин маань бүртгэл ингээ явж байгаа гэсэн. Бүртгээд гэж одоо бүрдсэн нөгөө дандаа амар урт хугацаанд ингээ явсаар байгаа бүртгэл гэдэг юм. Бүрдсэн сүүл би нэг очсон чинь бүр амар сонирхолтой мөлий яг би ингээл нэг бүтээгдэхүүн болгоно төхөөрөмж болгон дээр очиод яг гэр лабын нөгөө нэг сурагчид оюутнууд маань ингээл танилцуулалт энэ дээр юм хийх боломжтой гэл 3D printing гэсэн тэгэл өөр юм төмөр зүсгч төмөрн дээр юм хийх ч тэгэл модон дээр юу чи ер нь хүнд ингээд яг юм бодит бүтээгдэхүүн болгох идеа байвал ер нь бол бүгдийг хийх боломжтой тийм тоонд хөрөмжтэйсээ баг even яг зэвсэгч хүртэл хийж болно гэл те над хин тэгж яриад л бүр баг энэ чи ирээд буу хийгээ гарч болно гэл тэгж тайлбарлчихсан. Тэгээд одоо ер нь тэгвэл гэр лаб бол одоо Монголын анхны Fab Lab тэнгүүд одоо гэр лаб руу одоо би гишүүнээр орё ч юм уу те надад ер нь нэг юм стартапын идеа байна ч юм уу. Эсвэл одоо би ер нь яг энэ чиглэлийнхаа хүмүүстэйг очиж ингэж комьюнитид нь орж ингэж янз бүрийн хөтөлбөр ч юм уу эсвэл төсөлтөнд ингэж оролцож ажиллах сонирхолтой байна гэх юм бол ер нь гэр лабын комьюнитид ормоор байгаа хүмүүс яг ямар боломжууд байгаа вэ? Яг манай багийн гол зорилго болохоор бид нэлээд гоё том зорж байгаа. Цаашдаа зөвхөн одоогийн гэр лаб гэлтгүү бараг 21 аймаг 9 дүүрэгт бараг 30 гаруй салбартай тийм үндэсний тийм гоё микро сүлжээ үүсгэн гэж төлөвлөж байгаа хгүй. Тэгээ хамгийн ихний салбараа бид Монгол Улсын их сургууль дээр байгуулсан ба. Тэгээд Монгол Улсын их сургуулиас нэлээд сайн дэмжлэгтэй байгаа. Тэгэхээр бид ер нь бол нэлээд чөлөөтэй хүмүүст гоё нээлттэй дэмжсэн байдлаар гарааны компаниудыг ч юм уу залуучууд ирэхээр дэмжинэ. Тэгээд орж ирэх юм бол бид нэг шаардлага тавьж байгаа. Боловч хүмүүсээ ороод гэж байгаа. Өөр бол шаардлага байхгүй. Тэгэхээр өөрөө гоё санаагаа барьж орж ирэл эхлээл ямар тааж уулзчих. Тэ нэг гоё төхнөөтэй ингээд нэг жоохон тухтай тэг гоё ярилцаад тэнгууд бид нар дугаасаа кейс болгоно манай гэр лабд нэг аим гоё одоо урай гэх юм баахгүй. Learning by doing гэх. Тэгэхээр бид нар бүх юмаа чаддаг болчоод хүн авч эхлэн биш. Одоо ингээд бид нар ч гэсэн сураал явж байгаа. Одоо ч гэсэн бид байхгүй манай оюутнууд бас баачтай ноцолтой л хийж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд хүмүүсийг орж ирэхээр тухайн кейс дээр бид нар шууд хамтраад сураал тий угаасаа нэг гоё юм бид нар бол бүхэл бүтэн үндэсний амар олон улсуудын community-ор ингээ backup хийлгэсэн. Тэр тухаас дараа нэрээ. Тэгээд мэдгүй юм угаасаа гарна. Тэнгүүд сурах одоо resource-ууд амар ихтэй. Тэгээд Fab Lab-ийн нэг гоё юм нэгдүгээр токи хүн болго нээлттэй байх хэрэгтэй. Бид нэр одоо Монгол Улсын сургууль дээр байлаа гэд шүтээсийн хүүгэн ороод болохгүй гэдэг юм тийм биш. Нэг тийм ингээ оюутан дунд ярилцдаг те. Тийм оюутнуудыг хүрдээсэх тийм байхгүй. Тэгэхээр айл олон л хүн ирүүл бид нэр амар баярлна. Тэгээд олон хүн мэдж олон юм хийн маань баачнууд ашигладтай бид нар ч өөрсдөө сураад явна гэсэн үг. Тэгээд цаад утгаараа Монголд одоо maker movement явж ийн гэж ойлгоно. Тэгэхээр бид нэр тэрийг л юм нэр хүсэж байгаа гэсэн үг. Тэгээд түүний тулд бид нараас амар чадчих шаардлагатай. Бид нар яг үнийг хэлэхэд одоо баачныхаа 30% л бүр амар супер ашиглаж байгаа. Яг одоо хүсүр дүнгээрээ хүссэн тохиргоо хүссэн материал хэрэг байж байгаа. Тэр үлцэмнүүдийн баачнууд нь ажиллаж байгаа ч гэсэндээ яг бид нар ингээд супер одоо арай ашиглаж чадаагүй байгаа гэсэн. Тэгээ үүний тулд уг нь бол бидний Fab Academy гэдэг нэг курс тамрагдах хэрэгтэй. Тэр нь нэг хүний $5,000 гэхгүй. Бид чинь мөнгөгүй. Тэгээ ямар тач жил хамрагдчих юм бол гэхдээ үлдсэн нөгөө нэг тоонд хөрөмжүүдээ яг яаж ашиглахаа илүү яг гайдансыг нь мэддэг. 1 сараас 6 сарын хооронд яг хэрэгждэг.
Яг шууд real time олон улсын одоо бүх Fab Lab-ууд дээр ингээл Fab Academy сургалтууд явж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт одоо эхний ээлжинд бид хэд өөрсдөө Fab Academy-га төгсөөд гараад ирвэл гүрүү болоод гараад ирдэг. Гүрүүгээ яг төгсөгчтэйгээ нэрлэдэг. Тэнгүүт гүрүүнүүдтэй Fab Lab нь эргүүлээд яг тэр MIT-гийн одоо Fab Academy-гийн курсыг бол ингээд өгөх хэрэг нас нэгдчихдэг. Тэгэхээр бас дараа жилдээ бид нэр хэрвээ гүрүү болчвол одоо сонирхсан яг энэ хөтөлбөрийг авъя. 1 сараас 6 сарын хугацаанд яг энэ одоо төсөөл суурьтай энэ сургалтад хамрагдъя гэж байгаа хүмүүсд бид өвөг хаалгаа нээчихнэ гэсэн. Тэнгүүт одоо ингээд аялаа явж байгаа хүмүүс өртөл жишээ нь яг энэ ингээд 1 сарын 6 сарын хүртэл хугацаанд ингээд жишээ нь Монголд бид нэр барилангаа энэ Fab Academy сургалтыг авъя гэсэн сонирхолтой бас аягүй хэдэм байл. Тэнгүүд тэр нэг тоног хөрөмжүүдийг та хоёр өөрөө ухсарсан уу? Энэ амар том атсан чинь зүгээр баг энэ ширээ шиг л ийм том төмөр зүсдэг ч юм уу. Тэснэ бүрийн дахиад энэ ширээнээс ч том бүр ийм өөр хөрөмжүүд байсан шүү дээ. Тэрний одоо нэг ухсаралт тэр хөрөмжүүдийн Монгол руу ирэлт тэр нэг funny story нэг тоо нээлтэн дээр ярьж байгаа шиг байсан. Юу вэ? Тэр баачнууд нь болохоор нийлөөс нэг Монгол компани ба. Тэд нар өөрсдөө хүрээлтэйгээд ямар ч зингээ боксраад ингээ ажилуулдаг шүү гэж өгчөж байгаа. Тэнгүүд би тэгэд за окей тэгвэл яг яаж ажилуулах гэдэг чинь шал өөр стори болоод явчихж байгаа байхгүй. Бид хоёр болохоор юу яасан нэг тэндээс бүх тавилгууд нь штэ. Тэд нарыг өөрсдөө хийсэн. Тэгээл 100 айл дээр чинь бид голдоо нэг машинтэй. Тэгэл нөөдгөн дотор баахан DSP автомод моднуудаа ингээл яал аваал тэнцэн амар том ирдэг метр 2 метртэй. Тэгээ тэр яд сүтлэл гэр лаб руу зөөлдөг хүмүүс амар шоолол. Та хоёр тавилгаа хийж байгаа юм уу те. Тэгэл тэгвэл 100 айлын хөргийн зам зард их чинь ч одоо барыг таньдаг болцоо. Өө их чинь нэр ингэж хий мэй гэд. Тавилгуудаа өөрсдөө хийсэн. Тэгээд тэр хүртэл амар сонирхолтой амжаа өөрсдөө юм хийхээр бид нэр чи өөрсдөө ер нь л яг сайенсийн яг юм лабораторид ингээ амар зан цэвэрхэн гартай хүмүүс ингээл нэг тиймэрхэн юм хийдэг. Тэнгүүд яг ингээл үнс тоос шороонд байгаа ингээл халилтай юм хийхээр бас амар сонирхолтой байгаа. Одоо ингээд авч чадаагүй байгаа төхөөрөмжүүд одоо авч чадаагүй байгаа ч юм уу эсвэл дутуу байгаа тоног төхөөрөмжүүд ер нь хэрэг байгаа. Тэгээд бүр аль хэдийн байгаа хэрнээ ингээд нэг ухсраа тавих орон зай маань жоохон хумигдмал ч юм уу. Одоогийн яг анхны энэ Fab Lab гэр lab ер нь одоо монстер байгаа тэр гэр lab ер нь цаашаа ихэр томрхол ер нь. Үнээр энэ дээр нэг юм хэлэхэд яг Монголд өмнө Fab Lab байгуулагдчихсан юм билээ. Гэтэ яагаад гэдэг мэдэхгүй амар богино хугацаанд нээчээд тэгж шууд хаагдцсан. Тоног хөрөмж тэр нь хаана юм бол мэдэхгүй. Даунтаунд. Тэгээ тэр болохоор яг Монголын анхны Fab Lab өгнө бол байгаахгүй. Одоо яг бүртгэл дээр inactive гэдээ байгаа. Тэгмээд манай болохоор тэр болохоор яг нэг юм өрөөнд зургийг бол харсан. Тэгэхээр айгу мини Fab Lab-ийн вершн байгаа. Тэгвэл манай болохоор яг Монголын хамгийн анхны стандарт full size буюу одоо бүх тоног хөрөмжүүд нь байгаа Fab Lab-ийн. Тэгэхээр цааш 6-7 өрөө байх шиг гэсэн тий. 6-7 өрөөнд өрөө болгон тусдаа өөрийн яг ингээд тоног хөрөмжтэй. Одоо нийт хэдэн тоног хөрөмж байна? 17 байна уу? Яг том тоног хөрөмжүүд нь. Тэгээ одоо шуналтдаггүй юм бол ер нь бүгд л байгаа. Тэгээ шуналтж байгаа нь болохоор одоо олон өнгөөр зэрэг хэвлдэг 3D эвлэгчтэй. 3D сканер байна гэл нэг тиймэрхүү юмуд бас байгаа ч гэсэн бол хангалттай. 3D принтер тэнд бараг нэлээд олон байх шиг гэсэн тий. Тийм. Ханаар л ингээл амар их шүү. Тэнд тэгэл яг би зүгээр нэг сонсогчтой нэг тийм visualize хийх юм нөх гээд бас угаасаа гурвынхын ярианы дундуур нэг гоё гэр лабын зураг энтрийг гоё харуулж тий. Тэгэнгүүт тэнд ингээл бүр ингээд 3D принтерээр ингээд үзэг баригч хийцэн байгаа даа. Тэ бас ингээд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч юм ашиглах яг үзгийг ингээд тухтай ашиглах боломжгүй байдаг хүмүүсийн асуудлыг 3D принтерээр нэг тэнд нэг оюутны шийдсэн байдаг ч юм уу те. Тэгснээ ингээд одоо нэг гадагшаа явдаг ч юм уу эсвэл хөдөө орон нутг руу тодорхой хугацаагаар явхангууд ингээд цэцэг услах асуудал энэ төр яригддаг шүү дээ. Тэр асуудал дээр хүртэл өөрийгөө усладаг цэцэгний тэр нэг шийдлийг бас хийцэн байдаг ч юм уу те. Ер нь надад тийм нэг хинж очоод яг ямар ч айдиагаа гаргаад хийх боломжтой тэр нөхцөл нь яг үнэхээр гоё бүрдсэн юм шиг санагдаж. Одоо дараагийн ер нь гэр лаб хаана ер нь үүсэх бол Монгол тэр план байгаа. Одоо ерөөсө плана гараагүй. Ямар ч тач 26 онд нэгдүгээр бүх баачнууд амар супер ашигладаг болно. Хоёрдугаар бид бас хэд хэдний жижиг ажлууд төлөвлөсөн ба. Тухайлбал яг энэ 100 Монголд яг одоо монголчин хакатон өдөр амирх болд нь штэ. Тэгээ хакатоны нэг гоё юм нь яг баг болоод асуудал шийддэг ч гэсэндээ тэр бол ингээ цаасан дээр аим гоё одоо пич болол дуусдаг. Тэнгүүд бид нар болохоор юм bootcamp зохиогоод яг юм бүтээгдэхүүн одоо тэр
bootcamp-ийн төгсгөл гаргаж яг локал асуудлыг локал залуучууд өөрсдөө шийдэх тийм community-ийн шийдэх тийм bootcamp ихээр төлөвлөж байгаа. Гаднаас нэлээд экспертүүд өрнө. Тэгээд яг энэ жилийн хаг болохоор яг COP арай батлаад болов л дээ. Гэтэ COP 17-д гоё уяад яг энэ уур амьсгалын өөрчлөлттэй Монгол хүрээлэн боорчны хүрээлэн боорчны асуудлуудыг яг бидний нөгөө нэг гэр лаб төр хийх боломжтой бүтээлүүдээр шийдэх тийм bootcamp ихээр төлөвлөж байгаа. Тэгээд тэр удахгүй ч ихтэй хай 100 гоё мэдээлэл дээр нөрөө явах ба. Одоо ингээл яад нь штэ. Би яг өмнө нэг нийгмийн чиглэлийн ингээл төслүүдийг яг хийж байгаа ингээл хүмүүс яхаа санхүүжилтийн асуудал айгу томор яригддаг тий. Тэнгүүд зүгээр баг бидний хамгийн зүгээр гэр лабч ч юм ингээ юу н тусалж болох ингээл хамгийн анхны ингээл ажил юу одоо хувь нэмэр юу ээж болох вэ гэхээр байгууллагууд бас өөрсдөө хандаад одоо гэр лабын тоног төхөөрөмжүүдийг ашиглаад одоо тэр NFC-тэй keychain ч юм уу те юу чамаа байдлаар хамтаж болохоор юм байдаг шүү дээ зүг үү? Ярин л тийм боломжтой. Нэрээ энийгээ хоёр багцаалгач яасан. Одоо ингээд гэр лабын маань хамгийн гол одоо визэн зарлан морилгоч яг тийм за нэгдүгээр maker movement гэдэг амар гоё юм байгаа байхгүй. Maker movement-ийг Монголд яг амар гоё давлагаар үүсгэх яг энэ тэнд гоё юм замд залуучууд байгаа. Тэнгүүд яг хүн болгонд яг бүр хэдэн мянгаараа яг бүр бүтээгдэхүүн суурьтай гарааны компаниуд бүүм гэж гараад ирэх гоё штэ. Монгол IT-ийн тим хийж байгаа залуучууд болсон дөө супер байгаа. Тэрүүнд нэгдүгээр амар гоё одоо түлхэц болох тийм нээлттэй гэдэг нь амар чухал. Хүн болгонд нээлттэй байгаад байхгүй. Энэ Монголд амар шинэ концепт. Хүмүүст ингэ хилээд хаад хүмүүс ойлгохгүй. Ирээс ингэ л очиод ичээл эсвэл ингэ санаа зовоол эсвэл юу гэдэг юм жоохон. Адаас нэг дараа нь мөнгө авах гэдэг юм шиг. Мөнгө л угаасаа аавна. Мөнгө авдаг нөгөө нэг тэр хэрэгэл consumables гэж яриад байгаа. Одоо чинь 3D юм ивэл тэр филамент чинь космос ч юм уу. Гэтэ тэд нар айгүй боломж юм. Тэгээ нээлттэй гэдэг нь заавал нөгөө биений найз үжиж очино эсвэл одоо багшаар нь хилүүлж ийж очино ч юм уу тийм биш. Нээлттэй гэдэг нь амар чухал. Нээлттэй тийм төв байгаа. Тэгээд юу ярьлаа. Тэгээд сая нөгөө ярьжсэн шүү дээ. Тамираа үржихэд аягүй олон янзын одоо прототипууд гараад ирсэн байсан гэд. Тэрэн дээр болонгууд манай яг Мөсийн бас ганцаараа гэгч угаасаа нааш шилгаана технологийн төв аваад байгаа болохоор бас хэд хичээлүүд үздэг. Оюутнууд нь хөр хамрагдаад. Тэгээд бид нэг богино хугацааны туршилтын bootcamp хийж үзсэн. Тэрэн дээр болохоор манай яг Fab Lab-ийн сая дурдаагүй өнгөрсөн юм юу байсан бэ гэхээр тийм open source philosophy гэж явж байгаа. Тэрэн дээр болохоор Fab Lab-ууд өөрсдөө амар нэгэн prototype одоо бүтээгдэхүүний загвар хийлээ. Тэрийгээ ингээд баримтжуулаад бүр амар супер documentation хийдэг. Гэснээр ингээд нээлттэй их үсвэр олгоод ингээд онлайн байршуулцдаг. Тэгээ хин л одоо ер нь тэрийг татаж аваад хэвлээл эсвэл электроник юм тэрний дагуу өгсрал эсвэл бүр шаардлагатай бол тэр хүмүүстэй холбогдоод зөвлөгөө аваад явах боломж өгдөг байхгүй. Гэтэ яг тэр нь мэдээж зохиогч эрхийн дагуу. Тийм. Тэнгүүт манай оюутнууд болохоор жишээ нь Fab Lab Shinagawa-гийнхан болохоор тийм яг тэгш хамруулах одоо ер нь л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдэд зориулсан одоо assistive tool одоо өдөр болгон одоо энийг жишээ нь ингээ онгойлгох шаардлагатай эсвэл chopstick одоо барихад шаардлагатай ч гэдэм үү тиймэрхүү юмнуудыг шууд онлайн тавьцныг хэвлэж аваад өөрөөсөө ингээ арай сайжруулалт тавьсан байдаг ч юм уу. Эсвэл яг ингээ орон орны Fab Lab-ууд өөрсдийн онцлогтойгоор хөгжөөд өөрсдийнхөө юмнууд хийгээ явж байгаа. Тэгээд энэний далимд хэлэх юм нь гэхээр нөгөө бид хэд сая бас 8 сарын үед лээсэн баг. Бэжсэн чинь Fab Lab Хамамацугийн нэг Такесан гэд манай Fab Lab-ыг мэдээд Монгол Fab Lab байд юм уу гэж өөрөө хайж агаад хүрээд ирсэн. Тэгэл бид нар лөө нэг манай Мэмжэд гэдэг төслийн ах залгаал за одоо ийм хүн та нартай холбогдъё гинэ уулзгаа өдр гэдэг. Өө тийм л та гэж бидэд ингээл уулзсан чаа Такесан болонгууд хурж ирээл өө ямар гоё юм бэ Монголын анхны Fab Lab гэл. Тэгээ бид нарыг нөгөө яг анх яг тийм хамгийн чухал group chat-ад оруулж өгсөн нь болохоор тэр нөө Fab Lab Asian Networking group chat. Тэр нь болохоор сая 11 сард Maker Fair Шинжээний тийм хажуугийн satellite event болгож зохион байгуулагдсан event байгаа. Тэрэн дээр болонгууд Японы Fab Lab-ууд, Сингапурийнхан, одоо Индонезийнхан, Хятадынхан тэгэл манайх болонгууд хамгийн отхон нь болоо тэнд очсон. Тэгээд тэнд очиод харсан юм нь юу байсан бэ гэхээр сая үжи нөө хоёр багцад хуваарлаад байгаа гэдэгжсэн ш. Нэг нь болохоор за магадгүй яг service байж болно те. Нөгөөх нь болонгод яг тийм impact generating project байгаа байхгүй. Яг тийм нийгэмд тулгамж байгаа асуудлыг шийдвэрлсэн одоо амар гоё төслүүд хийдэг. Тэнгүүт тэр хүмүүсүүдийг ингээ харангуут нүд нь яг тэрүүгээр ингээ асцсан. Бүр амар гоё юм хийя гэсэн. Тэгснэ өөртөө локали амар гоё асуудлаа шийдэж явж байгаа хүмүүс. Тэгэл бид нэрийг харчаал тэгэл дөнгөж эхэлж байгаа болохоор ч өөртөө ч гэсэн үж байгаа шүү дээ. Ямар асуудлууд тулж байгааг. Тэгэл бид нэр ингээл жоохон юм ярих гал тэнгүүт та нар одоо шууд тэрнтэй танилц ийм боломжууд байгаа. Тэгээд ингээ хүмүүс чинь зөвлөгөө яг өгөхийг хүсэж байгаа хүмүүс яг
яг үнэхээр байд юм билээ. Яг ингээ бүр өөрсдөө ч тэднийг тулж исэн болохоор яг тэрний дагуу амар гоё чиглүүлээл. Тэгснэ яг гоё бид үжимт хоёрыг ойлуулсан. Одоо таад одоо you don't have to suffer alone anymore. Тэгэл we are backing you up гэдэргээ тэгжсэн болохоор бүр амар гоё дэмтэй. Тэгээ тэрний яг нэг кейс үргэлжлэн авсан нь болохоор 12 сард Gear-Lab Winter Workshop Bootcamp гэж зохион байгуулъя гэд өөрөө бүр Японы Skylab Workshop Rico санаачлаад тэгснэ 9 орны Fab Lab-уудын одоо өдөртөө явж байгаа хүмүүсүүд биднэрт нийтдээ 17 хичээл өгсөн баг. Тэр нь олонгууд электроникийн, e-textile-ийн, тэгснэ machine learning-ийн, эсвэл яг 3D-ийн, эсвэл одоо хэв цутгах, угсрах одоо бүх төрлийн одоо хичээлүүд. Тэрний гол санаа нь гэхээр одоо зүгээр нөгөө биднэрт одоо эхлээл бид нар чинь 5 дахь хөрөмжөг ингээл орохоор айгаад байгаа шүү дээ. Next би болгоод электроник гингүүт чинь ингээл тэгэнгүүт тэр айдсыг алга болгоод оронд нь эргүүлээд биднэрт ингээ юм гоё excitement ингээ build up хийж байгаа байхгүй. Тийм болоо явцгаа. Тэгээд одоо ч гэсэн холбоотой. Тэгээд дэлхийд 2000 гаруй Fab Lab байдаг. Тэгвэл тэр болгоны шууд network-ийг нь. Тэгээд ялангуяа Аз доторх тэр group chat-лэр нь хамгийн супер юм тий. Тэр хэр идэвхтэй тэр group chat. Одоо тэгээ сая би хэлсэн чинь how to grow almost anything гэдэг. Тэгсэн чинь тэр курсыг олонгууд баг бид нэр 14-7 хоногийн хугацаатай курс байгаа байхгүй юу? Яг BioSurf-тай. Та нарт яг ийм тоног төхөөрөмжүүд байна уу? Та нарт яг хэрэгжүүлэх боломжтой байна уу гэдгийг нэлээд аппликейшн гэж авч үзэж байгаа шалгаруулдаг. Тэгснээр тэр сургалтыг олонгууд бид нэрт бас өнгөө өгөх боломж бүсээд байгаа. Тэнгүүт бүр MIT Harvard-ийн профессорууд, MIT Harvard-ийн профессорууд. Тэгээ тэрийг ч одоо ингээ уншаал үзэнгүүт бүр нөө sci-fi кинон дээр гардаг юмнууд л агаад байгаа байхгүй юу? Гээл хүний боломжтой байсан юм уу гэдгийг ихээр тэнгүүт тэр нь ч гэсэн нөгөө эргүүлээд зөвхөн BioSurf-тэй хүмүүсэд зориулаагүй хүн болгонд зориулсан. Тэр нь одоо DNA-ийн бүтэц зэдрээч мэдэхгүй хүмүүсэд зориулсан. Хурж ирээл яг тэр болгоныг сураад тэгснээ өөртөө бүтээгдэхүүн гаргаад ирэх. Тэр нь над нөгөө нэг тэр гоё таалагдсан юм нэг энэ тентхийн одоо тэр 2000 гаруй Fab Lab дээр хийгдэж байгаа ингээл гоё тэндээс ингээд бий болсон санаанууд нь ингээс веб дээр байдаг. Тэр лөө зөвхөн юм Fab Lab-ийн яг гişүүрны хүмүүс хандхуйсгал зур шууд бүгд яг нээлттэй хийж идэм болов. Уг нь нээлттэй. Гэтэ хүмүүс мэддэггүй. Тэгэл одоо чинь хар мянган төслүүд аа штэ. Тэнгүүд яг нөгөө хин ямар төсөл хийжсэн нөгөө хүмүүс нь л мэддэг болохоор та нар ийм хийх юм нөгөө тэр хиний хэдэн оны төсөл байгаа гэл олол линкийн ангууд бүр ингээ ID-н ингэж скид зурмург нь явж мавжсэн аа доош ингээл бүх одоо ийшээ нь электроникийн одоо холболтууд нь энэ код нь байна энэ нь миний одоо CNC дээр өгсөн командууд юм байгаа маа бүр амар ингээ хөрхөн амар бүр сэтгэлээсээ докюменташнуудаа хийдэг. Тэгээ community гэдгийг ер нь бидэд анх тэр үед л мэдэж байгаа. Монголд одоо чинь ингээл бас community member л гээл явдаг штеп залуучууд. Тэнгүүд нэг юм нь бас яг итгэхэд дан залуучууд ч юм уу мэдгүй хүмүүсний community болохсож байгаа. Бороо юм шиг ба. Тэнгүүд яг дээдлийн үеийнхэн тэгээ өмнө яг тэр замыг тулцсан хүмүүс community-дөө идэвхтэй байх нь амар чухал гэдгийг бид нар сайн мэдээд байгаа байхгүй. Бид нар яг хамгийн отхон Fab Lab болол ингээд тэнд очингууд яг адилхан асуудлуудыг яг өмнө туулаад одоо амжилттай явж байгаа хүмүүс байгаа. Тэгээд яагаад тийм амар сэтгэлээрээ бид нэр тусалж байгаа юм. Одоо хүртэл бид нэр ойлгоогүй. Ойлгоогүй л. Тэгэл туслуулаад баярлаа гээл ингээд. Дараа мөнгө авах шүү. За одоо ер нь гуруулагийнх яриа ер нь төгсгөл хэсэгтээ орж байна. Одоо түрүүн нэг юм яриагөө үлдээсэн те дараа нь ярина гээд. Ер нь одоогийн яг энэ жилийн планыг нь бол түрүүн сонсчлаа. Ер нь энэ Gear-Lab ер нь одоо цаашдаа яг тий 3-5 жилийн дараа ч юм уу тий арай нэг одоо ер нь одоо алсын хугацааг чинь 3-5 жил гэж арга ярьдаг болчихлоо шүү дээ. 10 жил гэж ярьдаг гэсэн чинь бүр юу ч болоод байгаа. Тэнгүүд одоо ер нь энэ Gear-Lab-ийн энэ алсын ер нь план ер нь та хоёрын мөрөөдөл ер нь л яг одоо ч угаасаа цаасан дээр зурагдан гэж аахгүй. Зөвхөн ер нь мөрөөдөл ирээдүйд ийм болчихосоо гэдэг тэр алсын арга гоё хуваалцвал. Эмэртэйч нэгдүгээр Gear-Lab бүр яг Монголын одоо Fab Lab-ийн төв болгоод ирээдүйд хаанч одоо хүссэн нэг хүн за би яг энэ суманда Fab Lab байгуулмаар байна гэхэд бид нэр за танай Fab Lab хэдэн метр квадратын тэгвэл ийм багтах юм байна. Тоног төхөөрөмжүүдээ эндээс ингэж авах хямдхан чанартай найдвартай. Тэгэд энийг чи ингэж заа болохгүй бол манай багш нар очиод ингэж суйрлуулаад заагаад үгүй. Ийм хүү төсөл хийх боломжтой тэрний төв одоо гоё headquarter болвол гоё яаахгүй. Тэгээд юу гэдэг яг л maker movement амар гой Монголд бий болоосоо л гэж амар хүсэж байна. Тэгээ бид нэр яг ойрын жоохон баримттай яг мөрөөдөл биш зорилго гэх юм бол 26 онд амжсангүй 27 онд maker fair-ийг Монголд анхудаа хийхээр төлөвлөж байгаа. Одоо яг нөө шинжилгээ ухааны одоо
юмнууд болдог штэ. Тэр чинь бол хүүхдүүд хөөх ингээл чадлаараа л бор зүрхээр гэртээ нэг янз бүр юм хийгээл гой галт болмол хийгээл нэг үзүүлдэг эсвэл яг хөөх хүмүүс зарим гой бүтээлүүд бааж гисэн хангалтдаг байна. Хүүхд болгоныг амар гой залуучууд болгоныг эсвэл бүр ажилдаа орсон ингээд нэлээд нас явцсан хүмүүс ч гэсэн хамаагүй яг тийм гой мейкер моментэд нэгдээд бүтээгдэхүүн сүртэй гарааны компани бүүн болоод монголчууд өөрсдөө тийм хэрэглэгч биш. Яг тийм үйлдвэрлэгч орон болоосаа гэдгийг суурийг тавигдасаа л гэж амар бодож байна. Тэгээд энэ дээр асуучин дээр нэмээр хаад нөгөө гэрэл авч headquarter нь болоосаа гэд бид нэр ярьж байгаа маань юу ямар одоо гол санаагаад байгаа вэ гэхээр одоо нөгөө machines making machines гэдэг концепт зөвж байгаа байхгүй Fab Lab даяар тэрэн дээр болонгууд жишээ нь одоо desktop одоо milling machine гэж болж байна одоо PCB хийдэг тэрийг болонгууд бид нэр одоо яг гэрэл лаб дээрээ replicate хийгээд явж байгаа. Давхар 3D хэвлэлийг бол 3D хэвлэлийн машиныг бас replicate хийгээ явж байгаа. Тэнгүүд за гаднаас ийм юм авах боломжтой дотоодосоо ч гэсэн ийм машинуудаа бид нар ханган нийлүүлэх боломж баг үсэт байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө Fab Lab-ийн open source гэж ярьж байгаа шүү дээ. Нээлттэй их усуруудыг тавьчихдаг. Тэнгүүд бусад Fab Lab-ууд ч гэсэн яг Fab Lab 2.0 гэх тэрийг яг machines making machines гэдэг концепт ярьж байгаа. Бүгд бас ялгаагүй. Одоо анх прототипуудаа тавьдаг байсан бол одоо яг Fab Lab-д байх боломжтой машинуудыг ингээ open source тавиад эхэлчихэж байгаа байхгүй. Тэр нь лазер зүсгч бүр амар том scale машинууд ч байна. Тэнгүүд тэрийг ч гэсэн бид нэр ингээд давхар дагаад хийж явах явцдаа сайжруулад дотооддоо ч гэсэн тэр машинуудаа хийх боломж яг энэ тоног төхөөрөмжүүдийн дагуу тэгээд learning by doing-ийнхаа дагуу боломж нь үүсэж явж байгаа. Хүртүн бараг 4-5 дахин буурнарсан $1,000 одоо $1,500 хамгийн энгийн 3D принтер байлаа гэхэд тэрийг бол $200-300 бүрэн одоо өөрсдөө хийх боломж үүсэж байгаа байхгүй. Тэр чинь бүр амар бүр ингээд accessibility-г нэмэгдэж байгаа. Тийм том бидний бүр ингээд бүр амар excited та. Та хэдий одоо ингээд хүсэлт ингээд нэг жоохон одоо ингээд энэ залуучуудад ер нь яг иймэрхүү юм ингээд сонирхолтой ингээд энэ рүү ингээд хандхад ер нь яг юм тушаа болоод байгаа нэг тийм ойлголт ч юм уу одоо нийтэд байгаа нэг буруу ойлголт ч юм уу яг энэ салбар руу ингээд орё гэхээр татаад байдаг эсвэл эндээс нь холдуулчаад байдаг ч юм уу тийм асуудал нийтийн буруу ойлголт ч юм уу тийм зүйлсүүд байгаа ер нь чаленжууд. Тэр learning by doing л шүү дээ. Ер нь яг мэдгүй гэж хүн өөртөө амар хаалтай байж магадгүй. Тэгэхээр зөв сурчин сурах газар энэ гэр лаб. Тэгээд үнэхээр гэр лабын чадахгүйсэн ч ард нь байгаа хүмүүс чадна. Тэгэхээр гэр лаб дээр ирээл яг юмаа хий. Гол нь санаа нь л амар чухал. Одоо нөө миний хувьд амар бахархалтай байгаа юу гэхээр гэр лаб дээр яг тийм ингээд тэнэг байх боломжтой орчин үүсгэж өгч чадаад байгаа шиг байгаа бид. Дотоод калчер нь өөрөө бас амар зүг байх хэрэгтэй. Тэгээд ингээд бид зэргүүлээд манайхан ч ингээ бибиэндээ ингээ хичээл ор явж байгаа байхгүй electronics 101 гэл би чи Omi одоо хууль уул нь юу штэ тэгэж бас ингээ ярьчаад эргүүлээл одоо тэр болгоныгоо сураа явж байгаа байхгүй тэгснээ тэндээс ч одоо тухайн үед ингээд за шалгалт нь тэнцэх ойлголт өөр тэнгуут яг хэрэглээнд гаргаж ирэх ойлголт ч бүр шал өөр болчихж байгаа байхгүй тэнгуут одоо яг хэлхээ хавтан ингээ хусарлаа тэнгуут resistor дотор нь яг юу агаад байгаа ингээл бүгднийг ингээл тэнэг үн шиг асуугаал гэл нөгөө хэд маань ч гэсэн тэрийг ингээ тэгээд эхлэн чинь дагаад амар гой чөлөөтэй асуултаа дэвшүүлээд тэгээ тэндээсээ яг ингээ бодит бас өөрхөн ойлголтуудаа зэгцлээ явах юмнууд нь гараад байгаа. Тэгээд антинууд саяныхтай нэмээд хэлэхэд бид энэ өмнө нэг 2 сар арай өрхгүй хугацаанд нэг оюутнуудын bootcamp туршилтын журмаар хийсэн гэсэндээ тэр чинь бас яг наногийн хими инженерийн оюутнууд хичээл багш нар үзэж байхдаа яг би даалт эцсийн нөгөө явцын биш удирдлагын шалгалтын хооронд гэр лаб дээр ингээ бүтээл хийж байгаа хгүй багуулаад тэр амар хөрхөн байсан. Тэгээ анх ингээ оюутнуудад хэлээ та нар ингэ шүү тийш шүү гэх юм бол бас нэг даалгавар гэл нэг амар тэгэл та нар юу химээр нэ гэлдэг байл хин ч хэлэхгүй чи хэлж байл. Тэгээ нэг тийм жоо идэхгүй байжаа сүулдэ нөгөөж бүр ингээ хархаа болоод бүр ингээ бит идэхгүй байгаа одоо манай тарья одоо 1 2 болчихлоо гэж үгэлээ. Тэгэл тэгвэл жижиг мэжүр ах орж ах нь одоо амрын л да та нар ярьчлаа гэл яатсан тэгээ төгсөөд нэг охин маань бэлгэн заа гээд амар хөрхөн бас нэг оюутан охин ба тэр маань хүртэл манай гэр лаб миний 2-р гэр боллоо. Энэ бол гэр лаб болчлоо гэж үгээр бид нэрөөсөө тэгж бодоогүй. Яг Монгол гэрл гэл төсөөлөөдсөн. Тэгээд гих мэтчлээ тэр bootcamp-аас үлдсэн аим хөрхөн баг бүрдэж байгаа. Одоо бид нэр анх чинь яг бид хоёр дээр нэмээд жаргалмаа гэд манай co-founder бас охин ба. Тэгээд бид дуурал бийсэн. Тэгсэн чинь одоо бүр нэмэгдээд хүрээ харуулаа болцсон. Бусдад дагаа оюутнууд гэсэн үг яг хими инженер, наногийн инженер, электроникийн тийм ингээ баг бүрдээд бид тамтай ингээ сураал яваад байгаа гэсэн. Одоо гэр лаб юу хэдэн хэдэн цагийн хооронд нээлттэй байна. Одоо тэр гурлаачин сайдаа баг шууд ирмэр гээл байх хэлчихэл. Тийм. Ямар ч тач Instagram руу биччих. Хүн болгоосаа байгаа. Гэтэ яг юун дээр чинь шалтгаалаад хин байх уу гэдэг нэг үгүй чухал болохоор яг бичээл тээл хүрээ тэр гэж хэлж болно.
Тэгээд бас ер нь бол хүмүүст ингээд ер нь баг ингээд танилцуулдаг нэг тийм юу байвал бас ер нь зүгээр юм бэл шүү дээ. Ингээд олноор нь хүмүүсийг ер нь бүртгэж авч яагаад гэр лабыг ер нь нийтэд нэг тойрлоо ийм потенциалтай байна гэдэг. Би тэгээд яг тэрний дагаа open day болно хийж байгаа. Зөв. Тэрийг болонгууд сая 12 сарын дундуур анхны open day хийгээд тэгээ одоо дараачийн open day болохоор 1 сарын сүүлээр 2 сарын ихээр төлөвлөж 1 сарын сүүлээр. Тэр бол Instagram болж байгаа. Окей. Тэгвэл хүмүүс маань яг тухайн үеийн мэдээллүүдийг авах гэсэн бол гэр лаб Instagram дээр л юм. Нээлттэй ороод хараад за маргааш open date юм байна. Энэ сард эдний ер нь сарын өмнө баг зарлагчж байгаа бах тий. Тийм ер нь 7-ны өмнө зарлж байгаа шүү дээ. 7-ны өмнө зарлнаа. Зөв. Төсөглийн асуулт нь та хоёрт маань одоо ер нь яг энэ төсөл ингээд яг хэрэгжиж явж байхад ингээд талархмаар хүмүүс үүдэн шүү дээ. Тэ түрүүний нөгөө нэг групп чатанд дэмдэх хүнээс эхлэлээ л тэ. Энэ төсөл чи өөр ингээд зөвхөн нэг хүнийх биш ингээд амар олон хүний гар бие оролцож байгаа. Тэгээд гоё талархмаар ч юм уу тиймэр хүмүүс байвал гоё талархал илэрхийлэл. Амар олон хүмүүс байгаа. Тэгээд амар олон л хүмүүс. Би тэгээд талархаж байгаа хүмүүсээ бүр тийм хамгийн ихний өрөнд ингээд зураг хөргөнүүд ингээ оруулаад тийм нэг таймлайн хийсэн юмсэн шүү дээ. Тэгээд бүр ингээд баяр талархаад бар шүү. Одоо чинь хамгийн ихний хандл хэд яг энэ төслийн санаачлагч маань нөө багш чинь өөрөө Америкт юм IT ч фаблабыг нүдэрээ харсан байхгүй 2000 бараг 7-8 онд. Тэгээд ингэ санаанд нь яваад л ийсэн. Тэгээд бид нар тийм гой боломж гарч ирэхэд ингээд залуу үедээ санаагаа өгсөн байхгүй. Та нар энийг ингээд судлаач гээд. Тэгэхээр энэ дээдлийнхээ үеийнхний үеийг сонсох нь амар чухал байгаад байгаа. Тэгээд манай энэ тоног төхөөрөмжүүд чинь бараг 1 тэрбум гаруй төгрөгийн одоо өртөгтэй. Тэгээд энэ нь болохоор JICA гээд Японы олон улсын хамт ажиллагааны нийгмийн одоо хөнгөлөлтөө зээлүүрэнд Монгол мянган инженерийн төсөл хэрэгждэг штеп. Тэр төслийн хүрээнд орж ирсэн одоо багаж тоног төхөөрөмжүүд яг өмчлөл нь бол Монгол Улсын их сургууль дээр байгаа. Тэгээд энэ төслийн хамт олон бас айгүй их талархмаар байдаг. Тэгээд өнөөдрийн хүртэл бас айгүй олон одоо Fab Foundation-ийн маань одоо Fab Lab-уудын гишүүд маань бидтэй дэмжиж байгаа. Тэрнтэй бүдөрөнд бас талархмаар байдаг. Тэгээд нэмээд гоё яриаггүй одоо нөгөө нэг юм яриаггүй үлдсэн нэг тийм гоё та хоёрыг ингээ яг харахаар ингээл цаанаас нь ингээл яг ярих юм ингээл ундраад угаасаа бүх юмыг ингээ нүдээр нь харцсан түүхэн хүртэл барыг ном бичихээр болцсон тийм асар баялаг түүх байгаад байгаа. Гоё нэг тийм яриаггүй үлдсэн ч юм уу те хүмүүст энийг ойлгуулчул айгүй хэрэгтэй ч юм уу. Ер нь гэр лабыг эсвэл хүмүүс айгүй буруугаар ойлгоод харах тохиолдол ч бас байж магадгүй. Тийм болохоор тэрэн дээр гоё энэ дээр бас digital fabrication гэж явж байгаа байхгүй юу? Digital ер нь яг бүтээцийн фабрикац гэдэг. Тэнгүүд яг одоо тоног төхөөрөмж олгонууд чинь тусдаа софтверүүд те. Тэгээ ер нь аль за ихэвчлэн команд өгөөл тэрний дагуу ажиллаж байгаа төхөөрөмжүүд байгаа байхгүй юу? Тэнгүүд инженерийн урлан гэл инженери гэдэг үг ороод ирчих хүмүүс бас хаалт болчихгүй. Тэгэхээр эргүүлээд эн чинь одоо боловсролын салбарт ингээ байж байгаа боломжтой яг тийм гоё maker одоо төв байж болно. Эсвэл яг тийм батлан хамгаалахын яамны харьяа одоо тийм innovation lab гэдэргээ бодлого боломжтой. Тэгэнгүүт энэ нь өөрөө нөгөө санаа нь одоо ямар нэгэн салбарт хязгаарлагдахгүй гэжсэн учраас ямар ч салбарт хязгаарлагдах боломжгүй. Тэгээд урлагийн одоо сургуулиудад ч байх боломжтой. Ер нь ийм гоё төв шүү гэдгийг бас. Тэгээ сая нөгөө нэг талархах хүмүүс гэдэг дээр нь манай яг community-г ингээ build up хийгээ явж байгаа бас залуучууд айгүй их үсэж байгаа. Тэгээд яг манай найз инх марал нэлээд зураг авч өгч байгаа. Тэгэл тэр зургийг ч ашиглаад Instagram дээр гоё пост оруулахаас эхэлж байгаа. Царайлаг постууд тэгж ордог байхгүй. Тэгэл яг бид чинь бас яг graffiti юу ч гэсэн ингээд гэр лабаар ороход яг инженери урлан ингээ явж байгаа учраас хүн ингээд ямар нэг айдастай орох үедээ эсвэл яг зөвхөн ингээд энэ салбартаа баригдсан ойлголтоор ойлгох үедээ гэдгийг бас сэргийлэх үүднээс юм граффити дээр хийгээд жоохон гоё нээлттэй шүү. Жоохон нэг тийм артлик тийм гоё орчин шүү. Бас артистик хүмүүс ч гэсэн нээлттэй шүү гэдгийг ингээд мессеж хүргэх зорилгын тулд бас эдрэг амаа граффити чинь залуу амар гоё граффити хийж өгсөн. Тэгээд тэр мэтчлэн ингээд яг манай community-гийн хүмүүсүүд өөрсдөө ингээ гэр лабыг үүсгэн байгуулахад бүр асар их тусалцаа зөөжсэн. Тэгээд энэ подкаст ч гэсэн амар гоё биднэрт анхны подкаст амар гоё бас гэр лабаа танилцуулж байгаа бас боломж болж гин гэж харж байна. Тэгээд би өөрөө бас давхар нөө бид нар чинь энэ санхүүжилтгүй зөвхөн тоног төхөөрөмжийн зардал
гаргаж ирээд тэгээ бусад төсвүүдээ олонгод бусад төслөөсөө эсвэл зарим нь давхар ажлууд ингээл хийгээл гэр лабын инженерийн урдлангаа байгуулсан болохоор биологийн үрэлтэнд чинь би чинь өргөжлүүлээд гадаад харилцаагаа хариуцаа давхар ингээ олон улсын орол зохион байгуулалтанд ажиллаад тэгээ явж исэн болохоор бас тэр хамт олондоо цалингажуулаа намайг ажиллуулаад бас ингээ явж исэн бас талархаж байна. Тэгээд ганцорог агшаад бол бас амар мундаг хүн. Би бүр анх удаага хүүнхээр ажил хийх дуртай хүн байдэм гэж бодож байхгүй уулзчихсан. Тэг ингээ сууж байхдаа ингээ уулзгаалгань ингээ жоохон бидээ чи ингээл унаад бууж өгөхгүй болгонгод ганцоо агштай уулзаад гойс хэрэгждэг. Тэгээ яг тийм хүмүүс байгаа хүчинд яг бид нэр ингээ одоо яг ингээ гой гэр лаба байхалаад явж ийн л гэж харж байна. За гэр лабын тухайд бол ингээд ер нь яг та хоёрын ингээ хамгийн их цагаа зарцуулдаг одоо гоё том төсөл тий. Тэгвэл ер нь хувийн нэг юм өсөл зорилго мөрөөдөл үүдэн шүү дээ. За би хувьдаа ер нь нэг ийм хийчихсэн эсвэл ийм легасиг үлдээ салбартаа үлдээгээд явчихсан сан ч юм уу тий. Тийм одоо тийм passion өөр эсвэл зүйл байна. Тэрийг гоё ярил. Legacy гэхээр арай өөр. Наад зүгээр гэр лабын одоо нэг дараагийн одоо бас нэг гоё төсөл байгаа даа. Гэр лабт орсон за окей. Legacy-г шал өөрөөр ажиллаад авчихсан. Яг зөвөр хувийн гэдэг асуулт ч арай өөрөөлж ирсэн. Тэнгүүд нөгөө Fab Lab ч өөрөө Mach full size Fab Lab гэж явж байгаа бол Fab in the box гэх тэнгүүд тэр нь 3D гавьлагчтэй, тэгснэ винил зүсгчтэй, тэгснэ одоо desktop milling машинтай тэр нь тэгээд яг одоо ерөнхий боловсролын сургуулиудад ингээ байрших боломжтой ч гэдэм юм. Ер нь аюул олон Fab Lab-ийн концепцүүд явж байгаа байхгүй юу? Тэрэн донд нөгөө нэг mobile Fab Lab гээд тэр нь болохоор одоо юм хөдөлгөөнтэй Fab Lab гэсэн. Ингээд янз бүрийн юм том ван эдрийг ингээд гоё тогтчулсан. Ингээд доторх ангиудын ингээ гоё тохиромжуудыг ингээ байршлах маягтайгаар ингээд furniture эдрийг анзалсан. Тэнгүүт яг амар супер нөгөө нэг тохиромжуудыг ажилладаг болцохоор шууд нөгөө solo travel хийгээл машина унаад тэгснэ ингээл аймагаар яваад хүүхдүүд дээр гоё ингээл Fab Lab-ийн юмнуудыг ийм хийх боломжтой штэ. Ингээ чин дээр орж ажиллаач гэл тэгэж явах автобус. Тийм автобусаар автобус тоноглолчтой юм л шүү дээ. Амар. Тэгэж хийх бас боломж байгаа. Хэл үчин бит хоёр хажууд шиндэ барайл. Тэгээ бас нэг гоё юм одоо юу гэдэг ямар нэг юм чаддаг болоод олон улсын community-ийн гишүүн болно гэдэг зүгээр аим гоё байхгүй. Одоо чинь юу гэдэг Монголдоо ингээ Fab Lab дээр аим гоё идэвхтэй юм хийж байгаа л олон улсын Fab Lab-ийн хүмүүсээ таньдаг болчвол өөр бид нар гэлт өөр залуучууд гэсэндээ олон улсад ингээ өөр газраар аялж агаад сурж агаад өөр тэр улсын Fab Lab дээр очивол яг аим гоё гэр бүлийн гишүүн шиг хүлээж аавна. Тэгээ тэр мэдрэмж аим гоё. Тэгэхээр ингээл гоё дэлхийгээр тойроо аялж байгаад ингээл янз бүрийн Fab Lab-уудаар зочлол очоол тий. Өөрөө хэрэг юм чаддаг бол тэрийг ингээ сургалтаа ороод явдаг ч юм уу. Энэ бүр нэг амар тийм гоё өөр career path байгаа байхгүй. Тэгээ Fab Academy-ийн төгсөгчд гэсэндээ зүгээр 6 тэр сарын курсыг төгсчөөд одоо Nike гэл амар том брэндүүдэд шууд ингээл дизайнераар гоё инженери дээр ажилд орсон тохиолдлууд амар их байгаа даа. Тэгэхээр яг бараг жилийн дараа юу болохыг ч бид нэр хэлж мэдгүй. Тэгэхээр тэгээ ингээ орон орны Fab Lab-ууд хүртэл ингээ hiring ингээ тавьчихдаг. Тэгээ бүр гомдоод байвал Монголд ажиллахаас гомдоод байвал тэр очиод ажиллаж гэж бодож байгаа. Би тэр legacy яг тооёроос дахиад асуумаар байна. Яг нөгөө над би нөгөө өмнө нэг юм биотехнологич Батмөх гэж залуутай ярилцж байсан байхгүй маа найз. Тэгээд цаадахын чинь цаадахын чинь зориг юм ингээд алсын хараа legacy нь бол бүр юм жинхэнэ нөгөө нэг хүн юм бодож болд юм уу гэж бодогдтол ярьж байсан байхгүй. Тэгээд яг энэ салбарын хүмүүсийн ингээд passion ингээд зориг алсын хараа бүр ингээд шал өөр. Ер нь бол яг ингээд хүмүүсийн санаанд орохгүй зүйлсийг ингээд бүтээнэ энтрийг харсан байдаг ч юм уу. Хоёрын хувьд яг гоё тэр ер нь бол би энэ салбартаа юм хийчмээр амар урт хугацаагаараас харж чад мэдэхгүй л байгаа даа. Зүгээр эхний ээлжинд тэр Maker Faire-ийг амар гоё зохион байгуулалт гэж боддог байхгүй. Тэгэнгүүт тэр хугацаанд бид нэр тэр Maker Faire бидний бараг юу болгоно шалгалт болно гэж хараад байгаа. Тэгэнгүүт тэр хугацаанд бид нэр ямар хэмжээнд бас микродийг бэлтгэсэн байх уу. Тэгээд Maker Faire Улаанбаатар гэл яг тэр олон улсын Maker Faire-ийнхаа вебсайтн дээр тавьчихж байгаа. Тэрний дагуу амар олон гадаадууднаас ороод ирдэг. Тэгэнгүүт тэд нэр бас яаж бид нэрийг үнэлэх вэ? Тэгэнгүүт тэр хэмжээндээ бид нэр яг олон салбарыг ингээ хамарсан амар гоё тийм прототипууд бэлэн тэгэл тэрийг бас гоё санагд. Тайванд байхдаа нөө судалгаа хийдэгсэн гэсэн чинь багц нэр амар их ажилтдаг. Тэгж яагаад нэг удаа тэр нэг маань багц амар өндөр вакуум болох хэвчээ зэжүүс болохгүй. Тэгээ шүрүүпэн зөрцөн гээд. Тэгээ маань лабын нэг юу охин намайг артаа сунлаа бид хоёр нэг дэлгүүр орсахгүй. Монголын одоо нэг хайпер маркет зарах гэж мөнгөний хайпер и-март идэр шиг
зөвхөн одоо тийм электроник хардверийн дэлгүүр. Тэгэл зөвхөн одоо шүрүүп болт гэхэл бүр амар том юм айл тэр чигээрээ. Тэгээ намайг бүр ямар амар гоё юм бэ гэж бодсон юм нь тэрээр одоо бараа материалууд нь биш. Ямар шүрүүп хаана энэ мэдээ тэр худалдагчнаас аахгүй юу? Залуухан охин за. Ийм шүрүүп мөр байлаа. Энэ дагаал бүр шат матар гарснаа ингэ дээрээс ингээд гараж ирч өгч юм уу. За. Яг үнэхээр үйлдвэрлэл хөгжиж 100 улсад зөвхөн үйлдвэр нь сайн байх ёсгүй мэн. Тэр бол бүр ингээд кластер аваад байхгүй юу? Сэлбэг хэрэгсэл нь тийм амар одоо олдцтой боломжтой. Тэгмэд бид эдинжээ нөгөө киноник Вали идэргээл манай хати бас нэг хоёрнууд ийжсэн төсөл болохоор им автомат нөгөө тоос сорогч ингээ өөрөө бахан сенсортэй өнцгөр ундгүй одоо хогоо илаа ингээ мэдэр зэдэрдэг. Тэрний шүрүүпийн ингээ хайгаал M3 шүрүүпээ хаал явж байгаа 100 илт ингээ амар хүдний газар оронгууд байхгүй гэл нөгөө газар оронгууд загнуулж магнуулаад нөгөө газар бол M3 юу байгаа юм аа өө чи M3 гэж мэддэм үү тэргээ шоолж молдогч мөнгө жижиг тим асуудлууд амар ихтэй. Тэнгүүд Тайванд дахтаа нэг зүр одоо гой мөрөөдлийн нэг болж исэн болохоор тим дэлгүүр Монгол нэвэл гоё юм байна да гэд бодож исэн. Тэг Японд утсан Японд бас яг адилхан тим дэлгүүр. Жохон жижигхэн гэтээ амар олон ширүү гэдэг. Тэгснэ доороо бүр нэг давхар тим модны одоо мужааны цэхэнд доороо бийждэг. Тэгэл модны юм жижигхэн юм амар урт бэлтцээс хэсүүлэл диаметрууд нөсөөл явцдаг. Тэгээд жижиг сажиг бүр ингэ юу л энэ бүх юмуд бас байдаг. Тим дэлгүүр амар гоё санагддаг. Тийм fashion project юм уу? Ирээдүйд юу мөнгөтэй бол том болохоор гэсэн чи том болчлоо. Одоо мөнгөтэй болохоор гэж хаас мөнгөтэй болохоор нэ гэж боддог тийм дэлгүүр байгаа даа. Яа тэгэхээр хамгийн хувьд гэх юм бол манай өвөө болгоно тэр дээр үед чинь шпос гэж стэйшн бүтээл оновчтой санал гээд шпос амар хийдгүйсэн хүн. Тэгээд одоогоор бол гэрлав тэр үед болохоор механикийн цех гэдэг аахгүй тийм цехийн одоо дарга хүн байсан. Тэгээд амар их гоё шин санаа гараад тэдэн тэнцээ болох миний төсөөлж байгаагаар бид нэр ингээд санаа гаргачингууд хийж болох бүх баажнууд нь байгаа даахгүй. Гэтэл яг социализмын үеийн тэр гоё юм Монголоод алдагдсан. Тэгээ тэр гоё maker movement ил гоё гэж сэргээвэл амар гоё санагдаад байгаа. Nice. За тэгээд урилга авч хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээ энэ дугаар бас амар олон ийм хүүхэд залуучууд тэгээ бас бидний үеийнч хүмүүсийг амар ийм ийм зүйл байж болох юм биш үү гэдэг зүйлээр аяг хөтлж байгаа хаа. Ялангуяа тэгээд амар олон ийм 10 жилийн хүүхдүүд манай сувгийг бас үздэг заяа. Тэгээд ийм салбар байдгийм байна. Би энэ чиглэлээр ингэж явж болох юм байна. Тэгээд би бүр ингээд өмнөх зарим дугааруудаас хангууд маа дугаартаа орж ирж байгаа зочид нь зарим нь бүр Нобель авна гэсэн юм авсан хараад явж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс ингээд үгүй нэрэл Нобель яагаад би авч болохгүй ингэж бодогдтол тэр ийм мессежийг нь өгдөг. Тэр ингээд импакт надад амар гоё санагдаад. Тэгээд тооёж гэсэн энэ дугаараараа амар олон тийм залуучуудад яг тийм гэрэл хасааж байгаа хаа гэж бодчих. За тэгээд урилга авч хэлсэнд баярлалаа. Тэгээд манайхан би гэрэл лайфтай холбоотой бүх хэрэгтэй мэдээллүүдийг description хэсэгт оруулчихъя. Тэгээд түрүүнийтэй баг санаа манаа хардаг вебсайт маяг хүртэл нэлээд амар чухал санагдлаа. Тэгээд гэрэл лайфын Instagram хуудсыг дагаараа. Тэгээд гэрэл лайф дээр ер нь зогсоо зайгүй ер нь ингээд бүх апдейтууд мэдээнүүд нь Instagram-аараа ер нь явж байгаа юм байна. Тэгээд Open Day бас айгүй надад гоё санагдлаа. Тэгэхээр Open Day-ийг хүлээж агаад таад гоё нэлээд сайн танилцаад за би одоо ийм хийж болох юм байна гэдэг. Тэнгүүд дараагийнх дээр гэрэл лайфын яаж ашиглаж болохоор байна тий. Одоо ашиглуулах нь хэдүүлэнгийнх нь хамгийн зорилго авсан шүү дээ. За бүгд урилга авч ирсэнд баярлалаа. За баярлалаа.